За сайн байцгаана уу? Манай Сайн байна уу? өнөөдрийн сайн байна уу? Манай өнөөдрийн подкастын дугаараар Шведэд амьдардаг нэгэн аавын төлөөлөл маань оролцож байна. Ингээд зочинтойгоо танилцъя. Намайг Борхуу гэдэг. Би 36 настай. Тэгээ одоогоор Шведэд амьдарч байгаа. 4 хүүхэдтэй. Тэгээ манай эхнэр өмнө нь танай одоо энэ сувг гэх юм. Подкастт ярьслаа гэсэн. Тэгээд дараа нь тас хүрсэн. Чи ингээд аавын төлөөлөл олоод оролцоод ярьслаа өгөөч гэдээ хүссэн. Тэгээ би яг нэг хэлээд тийм ч их дотроо итгэлтэй байгаагүй. Ер нь бол жоохон заргалгүй байсан. Тэгээ манай хүн одоо удаан хугацаанд ятгасны эцтэй. Тэгээ би ерөнхийдөө бас та хэдийн одоо хийж байгаа зүйл чинь бусны хандлагыг өөрчилж, эерэг тал руу өөрчлөхийг хичээж байгаа чинь тус нэмэр болох хэрэгтэй юм шиг байна гэж эхнэрийнхээ ойлгосон учраас тэгээд одоо ярьслаа өгөх бэлэн болоод ингэж сууж байна. За маш их баярлалаа. Өнөөдрийн дугаарыг мантахай бит хоёр гэр бүлийн харилцаанд аавуудын үүрэг оролцоо. Тэгээд хүүхдийн хүмүүжилт мөн аав хэрхэн нөлөөлдөг тухай ярилцахаар бэлдсэн байна. За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Ингээ ямар ч гэсэн зочиндоо манай урилгыг аваад тэгээд ингээд ажил хэрэгээ зохицуулаад ингээ ярилцж байгаад маш их баярлалаа. Тэгээд энэ дугаарт маань ийм аавын төлөөлөл орж байгаад би хувьдаа бол маш их баяртай байгаа. Тэгээ сайхан Монгол аав Шведэд амьдарч байгаа тийм нэгэн аав бас аавын яриаг хэдүүлээ сонсъё тий. Гоё ярилцлага болно гэдэгт итгэлтэй байна. За тэгээд би асуултаараа эхэлчихв. За тэгээ. За тэгээ. За ингээд Борхуу ах маань өмнө нь харсан Туяагийн маань нөхөр та бүхэн сая сонсон баг. Тэгэхээр тэр одоо Туяагийн харсан подкастн дээр бүгдээрээ бас яг Борхуу ахын талаар бас олж сонссон шүү дээ тий. Тэгэхээр та бүхэн бас бүр танихгүй жоохон мэдээлэлтэй байгаа гэсэн. За тэгэхээр хоёр хүүхэд нь Монгол төрөөд, хоёр хүүхэд нь Шведэд төрөөд тэгээд ингээд Монголд ч тэр Шведэд ч тэр хүүхэд өсгөж одоо хүүхэд өсгөж байгаа туршлагатай гэсэн. Тэгэхээр яг би энэ талаар асуумаар юм л да. Монгол аав тий ер нь аавын үүргийг ер нь өөрөө хувь хүнийхээ хувьд бас яг юу гэж хардаг вэ? Одоо ээж хүн гэхлээр ингэдэг тийдэг тий хүүхдийнхаа юунд нөлөөлдөг ч гэдэг ингээл аягүй хүмүүс ярьдаг. Тэгтэл аав хүн ер нь яг хүүхдийн амьдралд ямар үүрэг нөлөөтэй байх вэ тий? Тэгээ цаашлаад одоо энэ үүргийн маань тодорхойлолт маань Монголд байхад өөр байсан уу? Тий Шведэд ирээд өөрчлөгдсөн үү? Энэ талаараа сайхан хурдлаач. Тэр өөрчлөгдсөн. Би бол тэрийг цаагаар хэлнэ өөрчлөгдсөн. Хандлага өөрчлөгдсөн, гэр бүлд оролцоо өөрчлөгдсөн. Тэгээд одоо юу гэв бусдын адилхан би одоо их нэртэйгээ гэр бүл болоод дараа нь хүүхэд маань гараад тэгээд одоо Монголд өдөрчлэн эхнэр маань декрет аваад гэртээ хүүхдтэйгээ суугаад би ажиллаа хийгээд тийм ээ. Тэгэл одоо яг л Монголд байдагтай л адилхан одоо нөхөр гадуур явж одоо мөнгө төгрөгөө олж орлого олно. Тэгээ эхнэр гэртээ суугаад л одоо нөгөө гэрийнхээ ажлыг хийн хүүхдтэй харна гэсэн тийм л одоо юу гэдэг байр суурь юм. Байр суурь яриач том үг юм да. Тиймэрхүү ойлголттой. Тийм ээ. Тэгэл ингэж л эхэлж ийсэн манай гэр бүл. Тэгээд одоо бол 4 хүүхэдтэй болсон байна. Шведэд ирсэн байна. Хандлага өөрчлөгдсөн гэдгийг би өөрөж мэдж байна. Өөрчлөгдөж байгаа юм уу тааш мэдж байна. Өшөө дахиад өөрчлөх ёстой байна гэдгийг ч ойлгож байгаа. Зүгээр энэ хугацаанд яасан гэхлээр би одоо нэг учиргүй анхандаа өөрийгөө бэлдсэн байсан юм бол байгааг. Баг байгаа юм хэвчээр би зөндөө маш олон алдаануудыг гаргаж тэгээд тэрнээс олж ихнэртэйгээ муудалцах, тоглоцох, хүүрэх
одоогоорч мотолцоо л байгаа л та. Бас асуудал дээр. Тэгээд одоо юу гэдэг. Ингээл цаг хугацаа явахын хэрээр туршлагажаал ингээл явж л байна. Тэгээд хандаа бол яг үнэ хэлэхэд эхнэр маань одоо хүүхэд өвдөд одоо хоёулаа ингээд эмнэлэг рүү авч яваад эмчид үзүүлээд энэ эмнэлэгт хэвдэхгүй болохгүй нэ түргнээр очиод ингээд эмнэлэгт хэвдэх байхаа гэж ярьж хагаад би бүр тийм юмний тухай ойлголтгүй. Яагаад гэвэл өмнө нь хүүхдээ аваад сахиур нь болоод эмнэлэгт хэвдэх байтугай өөрөө одоо хүнд өвдөж байгаа эмнэлэгт очиод хэвдэх тухайд ямар ч ойлголтгүй тийм л нэг л нөхөр байлаа шүү дээ. Тэгээд эндээс хамгийн анх удаага эхнэрийнхаа тэр өөртөө итгэлтэй одоо шийдэмгий асуудлыг шийдэж чадж байгаа тэр гэр бүлийн харилцаан дотор үүсэж байгаа гэсэн үг шүү дээ. Бид хоёрыг одоо хамтарч явсан дараагаас гэсэн. Их биширчээж үлээ. Шведэд ирээдөө эсвэл Монголд гэсэн үг үү? Монголд байхдаа. Монголд байхдаа. Анхны хүүхдтэйгээ байхдаа гэсэн үг. Би одоо тийм хэмжээний одоо бараг л яг үнэ хэлэхэд өөрөө баг хүүхэд шахан байсан. Тэгээд нөхөр л одоо хүүхэдтэй болоо болцсон байсан гэсэн үг баггүй. Миний гадуур явдаг байдаг байсан. Өмнө нь их нэртэйгээ өнгөрүүлдэг байсан цагуунууд маань хомс болоод байгааг юм анзаарахын үед тэрийгээ буцааж яаж гаргаж авах уу энэ гэж шамдаж үзэх өсөлттэй байсан гэдэг чинь тэгж чаддгүй байсан. Яг тэгвэл манай том охин маань хөгжлийн бэрхшээлтэй. Бид хоёрт бол тийм зав зайдал нэг байдаг байсан. Зүгээр гэр бүл болохынхаа өмнө нэг зүйлийг ярьдаг байсан мөртлөө яг сайн мэддэггүй байсан нь юу байсан гэхээр хүн болол гэр бүлтэй болж байгаа бол үүрхэн 100% хасагдаад авшаа эрхэн 100% хасагдаад үүрхэн 100% нэмэгдээд 200% болдгийн гэнлээ их сонсож тийм байх ёстой юм байна шүү гэж ойлгодог байсан. Тэгээд тэр нь яг амьдрал дээр яаж илэрдэг гэдэг дээр бол ямар ч ойлголтгүй байсан. За харин зүгээр тэрийг одоо би юугаар мэдэрч ойлгож байна вэ гэхээр магадгүй зарим хүмүүс сонин сонсогдож магадгүй л баг. Би л сүүлийн 8 жил кино театрт юмд оролцлоо үзсэггүй. Энд юу ч болж байгаа юм бэ? Энэ зүгээр кино театр гэдэг юм дотор кино гараад одоо мэдгүй одоо 2G юусэн гэсэн 3G юусэн гэсэн одоо 5G ч болж байгаа юм мэдгүй тэр их гайхамшигтай 3D за GPT юм. Тийм юм болоод их хөгжиж байгаа сурагтай. Юу нь баг адилхан даа гэж. Тийм. Тэгээ одоо саяхан манай ээж манад ирсэн. Монголоос ирсэн. Тэгээд ээж маань би хүүхдүүдийн чинь нэг орой харьяа та хоёр нэг орой гарах уу гэж хэлсэн л дээ. Амжааг. Бас л амжааг. Одоо нэг ирсэн гэж бас нэг жоохон байлах юмсан. За тэгээд яг үнэ хэлэхэд хоёулаа гадуур гарна гэдэг л нэг л тийм жоохон хоосон болсон бэл. Их санагдаад. Хүүхдтэй л божинсараа сурцсан байл. Тэгээ чадаагүй амжааг. Нэг тийм шанс байсан тэгээд тэрийг ашиглаагүй. Их мэдчихсэнгээр тэгээд мэдгүй би жоохон замбраагүй яриад л ах шиг байна. Зүгээрээ. Тэгээ ер нь бол одоо асуултны чинь асуултанд хариулах тийм би өөрчлөгдсөн. Тэгээд би одоо багаагаар ингээл төрлийнхаа явцдал тийм ээ ойлгох юм ойлгоод хандлага нь багаагаар өөрчлөгдөд. Хүмүүс ер нь бол одоо юу гэдэг нөгөө шинэ хүүхэд маань уйлаад ээж нь цуг босоод аав нь цуг босоод байжгаад тэгээ мэдээж хүүхдүүд чинь нэг л хүн тэрж байгаа учраас хажууд нь зогсож байгаа жоохон үүрэггүй сонирн болдог байхгүй хийцгүүрээ. Аха. Тэгээд ирэнгүүт манай хүн нөгөө гар утсаараа сайхан тоглоно шүү дээ. Тэгээ гар утсаараа тоглож байгаа нөгөө ээж нь хүүхдтэйгээ ядраад мцсан нөгөөт нь гар утсаараа тоглож байгаа учраас өвчлөлөө тоглож жагаад бүр илүү оройтож байгаа нөгөө хүүхдтэй хараагүй гэж. Маргааш нь ойлгомжтой нөгөө гар утсууд цун чинь ятарч л тагаа шүү дээ. Нүд нь альдж л тагаа. Тэгээд тэр нь маргааш нь дахиад нөлөөлдөг юм л. Одоо чөтөр өрөөнийх нь тэр хажууд нь хүүхдээ харсан юм шиг хийцгүүр цоож гар утас тоглож жагаад маргаашийнх нь зоёнд нь ажил төрөлтөн ч гэдэм үү дахиад хүүхдээ харах юм ч гэдэм үү нөлөөлөлт тийм манай хүн өөрөө ядарна. Тэгээ ядрангуудаа тэрнээс оож бохондонгуудаа аасаах юм түүртэн. Түүртэнгүүтээ тэгээ яах нөгөө хажуудаа аваагаа ойрхон хүнтэйг л одоо тар тур ирүүл болно шүү дээ. Тэр одоо жишээ хамгийн анхны
би бол хамгийн анх би юу гэж бодсон юм бэ? Эцнэртэйгээ тэрийг шууд ярилцаад тийм ээ. Тэгээд юугаа ярилцах вэ гэхээр одоо тэр түрүүлээ би жоох нүдтэй аниад тийм ээ. Окей. Дараа нь би босоод хүүхдээ харыг чи жоохон амгачээ. Гэдгийг ярилцаад тийм ээ. Тэгээ ингээд бие бэлтгэх хэрэгтэй юм. Тэгээ одоо бол сая 3 дахь 4 дахь хүүхдүүд төр яасан бэлээ. Одоо жишээ нь би тэгэл хийцгүүрээд гэх юм бол би шууд за би орондоо орлаа шүү унтлаа шүү. Намайг яг хэрэгтэй болох үедээ шууд дуударай. За тэр үедээ би гарч мус үздэггүй айл болох унтахыг гэж. Яг тэгвэл хэрэн дараа нь дараагийнхаа нөлөөлдөг гэдгийг би нөгөө ойлгоцсон. Одоо бол яг ойлгосон. Одоо тэр бол одоо юу гэх юм хувьдаа жоохон хариуцлагатай болох байсан юм одоо. Одоо том өгөр хэлээд ягууны хэлээд өөр илтгэвчээр юм сатагаад ерөөсөө ирэхгүй юм бэл. Дараа нь тэр яг хэрүүлийн чи юм өсөд үл ойлголцтой муудалцахын их усруу болдог. Гэх мэтчлэн ингээд одоо жишээ нь хамгийн анхны хүүхдээс ойлгож авч ирсэн юм тэр байдаг. Хоёр дахь хүүхдээ гарч ирсний дараа бас нэг юм болсон. Тэр нь юу болдог гэсэн гэдэг нөгөө би ер нь бол дандаа л гадуур хагасаа бүтэн сантч барагтай гэрийнхэнтэйгээ цагаан өнгөрүүлж чаддгүй ус. Ажил дээр ажилтаа. Дарах настаа дуудусаад асуудалтай. Тэгэхээр дараа нь хүүхдүүд маань хамаагүй л хүлээж идэв юм байна гэдгийг ойлгодог болсон. Орой бүгдээ надад гүйж ирдэг. Яг тэгвэл хүүхдүүд одоо юу гэдэг энэ хоёулаа одоо аав ээж хоёр надтай хамт үйлийг сайхан гэж тэр мэдгүй тэр нэг цаанаасаа нэг тийм тэрийг болоод би одоо ямар талаас нь тайлбарлахыг би өөрөө сайн мэдэхгүй л хүүхдүүд тий аав нь хахаар хүүхдүүддэг штеп ингээд цаанаасаа л дутуу юм шиг ингээд тий аав ээдээ ирхийн ингээд энэ дээр нь тийм байдаг. Одоо жишээ нь манай 4 дахь хүүхд болоод хөлөө над руу наагаад тэгээд толгоогоо ээжийнхаа цээж рүү наагаад тэгээд бид дугаар очсон одоо нэг тийм Монгол үсгийн цагаан толгоор явуул энэ үсэг шиг хэлбэртэй юм орон дээр авдаг байхгүй. Тэгээд эхнэр бид хоёр бол одоо энэ гвийн тавилга тогтчлтын талаар том мэдлэг муутай хоёр байсан. Харин зүгээр ор худалдаж авахдаа маш их санал нэгсэн. Хоёр хүний ор 140 см өргөнтэй, 160 см өргөнтэй, 180 см өргөнтэй байсан байхгүй. Бид хоёр хамгийн өргөнийг авсан. Яагаад гэвэл бид хоёр нийгмийг мэднэ. Бид хоёр анх одоо байр түрээсэлж орж явахад бид ор байдгүйсэн нөгөө газараа сайхан матраасаа зулаал одоо гудсаа тийм ээ зулаал унтсан шүү дээ. Тэгээ инээ нотгод их сайхан мэдээсэн. Тэгээд дараа нь орон дээр унтах болоод бүгдээрээ салж унтах болоод тэгээ хамгийн өргөн орыг сонгож авсан. Яагаад гэвэл ямар нэгэн тохиолдолд тийм ээ бид нар бүгдээрээ ингээ одоо нэг хуучин шиг хөвтөд нэг унтахад сайхан байж л тараа гэж бодоод. Нэг дугаар санаа нээлт тийм өргөөр худалдаж авсан. Тэгээ одоо тэр орон дээр бол бид гурав унтаж байгаа л да. Тэгээ манай хүн голдон тэгээ хөндлөн унтаа бид хоёр захтан тэгээ нэг энэ үсгийн хоёр талын баган шиг тэгээд тож байдгийг. Баг нь хиттэй хэлээ. Одоо сая 2-аа хөвлөө да. Өө жаах юм биш. Харахгүй. Оны ихэнд бүхнээс нь гаргасан. Манай хүн бол одоо мөнгө авдаг. Тэгээ нөгөө манай хүний тархинд нэг тийм юу байх шиг байна. Сигнал. Энэ бол одоо хамгийн сайхан эрхэм dandин зүйлээс ингээ нөгөө манай ихнэрийн зээжинд ирэх зүйлээс одоо сигнал яагаад гэсэн юм. Тийш. Би бол одоо эр хүнийхээ хувьд ч гэсэн чи зөв юмдаа зөв сигналтай байна гэж дараа бодож л байдсан. Манай охин бас ийдсэн. Бүхнээсээ хоёр хайтаатай гараад тэгээ аавтайгаа жоохон яахгүй ээжигээ ядраад байна гэд. Тэгээд гисэн чинь аавынхаа мөмийг барьж унтдаг болсон байсан. Баригдах юм байд юм ямар ч ингэ чийчин дээр нь гарна. Тэгээ ингэрлүү гараа ихгүй байна уу? Тий, хөөрхөн. Ингэрлүү гараа их бол одоо манай том охин тэгээгүүдээ босноо бүгд тэгсэндээ. Ингэрлүү болоод. Тэгээд бодолт цамцны захны тухайд бол эхнэрөө дээр л их байхгүй шүү. Тий. Тэгээд хоёр дахь хүүхдээсээ анзаарсан юм маань тэр байсан. Тэгээд ер нь дараа нэг
одоо ямар ч тохиолдол юм та тэрийг би яг нэг сайн санахгүй байна. Ганцаараа байсан үедээ тэрийг санаад тэгээд айл болох гэрийнхантайгаа байхын одоо хүүхдүүдтэйгээ цуг байх юмсан. Яг үнэ хэлэхэд би түрүүлээ дандаа тэгж бодсон. Хүүхдүүдтэй болдог байсан. Тэр үед хоёр хүүхдээ гарсныхаа дараа хүүхдүүдтэйгээ цуг байх юмсан гэж боддог байсан. Гэхдээ би тэр үед эхнэрээ яаж ганцаарч байгааг бас мэддгүй байлаа. Одоо бол тэрэндээ бас жоохон харамсдаг. Гуйж бас ярилцсан юм бас байдаг. Тэгээд яг үнэ хэлэхэд би Монгол одоо хоёр дахь хүүхдээ гарсны дараахнаас эхлээд хүүхдээ хоёр ойтой одоо ой гарантай болж ирсний дараагаас эхлээл нэрээ яаж явах юм байсан тийм ээ. Тэгээд яаж өнгөрүүлж байгааг бас тэр маань гэр бүлийн уур амьсгалд нь яаж нөлөөлж байгааг. Дээрээс нь нэрийнхэн тэр тэсвийг гэрих ойлгосон. Гэхдээ би зүгээр ойлгосон л болохоос буцаагаад ямар хариу үйлдэл яаж хийх вэ гэдгийг нэг хэлэхэд мэдэхгүй л. Энэ маань нэг энд ингэж юм даа л гэж боддог болохоос буцаагаад яахыг бол би бас мэддгүй л гэсэн. Тийм. Одоо тэрэнд бол магадгүй сайн найз нөхдөд бол тэднийг ярилцах хэрэгтэй болох. Гэхдээ яг үнэ хэлбэл монголчууд бид нар чинь гэрийнхээ юмнуудыг тэгээд одоо өөр хэнийг тэгж их яриад байгаа юм бас ховхон шүү дээ. Тийм шүү. Бас яг тэрний нэг л байсан. Энийг ямар нэгэн байдлаар шийдэх ёстой юм шиг санагдаад байгаа. Тэгээ яахыг бол мэдэхгүй л байгаа. Тэгээд одоо бол ийм болсон гэдээ ярьж болж байгаа. Би зүгээр одоохон яг одоо энэ яриандаа бол тэр үедээ ямар байснаагаа амар хандаад тайлбарлаад байгаа сая. Яг үнэ хэлэхэд эхнэрүүд тэр үед маш их ганцаардаг юм. Тэгээд нөхрүүд бол их хвчлэн юу гэж боддог гэхээр би бол гадар явж байгаа орлогын одоо юу гэдэг нэг мөнгөөр болж байгаа. Энийг ихний маань ойлгох хэрэгтэй гэж бодоод идэг. Яг тэрнтэй адилхан бас яг үнэ хэлэх тэрнтэй яг адилхан. Одоо 100% байсан бол 50-50%, 200% байсан бол 100%-тай. Тэнд бас тэр хүн тийм ээ. Хүүхдүүдтэйгээ өдөржингөө гэртээ. Өнгөрүүлж цагийг өнгөрүүлж за магадгүй зарим айлын ихнүүд адилхан гэртээ сууж байгаа ээжүүдтэй найзууд болоод хүүхдээ салхилуулангаа бас арай өөр байдаг бох. Манай хүн бол бас төдийлөн тийм байгаагүй. Манай амьдардаг байсан байр бол 24 м квадрат байралаа. Нэг өөрөө байдаг. Ерөн жоохон тавчаа. За тэгээд яг зүгээр нэг хүүхэдтэй залуу гэр бол их сайн таар. Хоёр хүүхэдтэй болсон дараагаас эхлээд яг хүүхдүүд маань баг байх үед бол болж исэн. Зэрүүд хүүхдүүд маань баг болж исэн. Тэгээд нөгөө нэг баг зайд чинь одоо юу гэдэг юм тийм давчуу зайд хүн байхлаа бас жоохон одоо хүн нь өөрөө тэр биологийн халаас ч гэдэг юм жоохон давчтна байчин хүн шиг юм одоо гармаас жоохон тийм цилгэр тийм жоохон талбайтай юм да ч зүгээр санагдчих юм. Тэгээ би айл болох одоо юу гэдэг нэг тийм боломжтой харангууд гэхдээ хүмүүсийнхээ талаас бол жоохон унтах. Тэгээд гэрийнхэнтэйгээ бол гадаа гарч хоол идэх гэдэг юм бодог байлаа л да. Монголд байхдаа. Одоо тэгээ ресторантанда. Тэгээд энэ тийм ресторан эхнэрүүдээр анх болцож байгаа үедээ ч гэсэн рестораны шинээр нэгдсэн ресторануудын хоолыг тестлэх гэж ярьдээ бид хоёр. Одоо тестлэх ресторан тестлэх тогтоо. Тэр уламжлалаараа бас хүүхдүүдтэйгээ тэгж гараад тэгээд тэнд ресторануудад очиод бидний хамгийн ихний асуулт юу гэдэг вэ гэхээр танах бандан хийдгүү? Танах бандан хийдгүү гэж асуудаг байсан. Тэгээд бандан хийдэг эсвэл одоо юу гэдэг хүүхдийн хоолтой газар ах бол тонч их баяртай сайхнаа. Тестлэх шүү дээ. За тэгээд тэрнийхээ дараа одоо 100 мөн намар эртгэн эсвэл хавар оройхон 100 дулаахан өдрүүдээр бол ямар нэгэн гудамжинд очиж одоо жоохон суундаг. Одоо жоохон парклж байгаа царай. Одоо гадаалж байгаа царай. Манайхад бол бас жоохон тиймэрхүү асуулт жоохон үнээл энэ дээр бол жоохон гомдлоход тийм. Энэ үг л жоохон гомдлмоор л та яагаад гэвэл манай жоохон тоостой шороо мороо их босно.
Тэгээ манай том охин ч нөгөө хөгжлийн бэрхшээлтэй учраас жоохон давталгаа муутай. Нөгөө аллерги өгнө. Тэгээд тийм болохоор айл болох жоохон тийм цэвэрхэн дүү газруудыг хайж. Тэгээд жоохон гадаална да. Тэгээд дараанаас нь бид машинтай болсон. Машинтай болсон чинь бас нэг жоохон уул муул ой мотор руу очдөг болсон. Тэгжил одоо юу гэдэг би зүгээр нийтэд нь өөрөө чинь ихний асуултанд хариулахад бол тэгжил би одоо их нэртэйгээ өөрийнхөө ойлголтоор одоо яагаад гэвэл эцэг их маань ихнэрээ ганцаарч хойд ингэж байгаарэ гэж юм байсангүй. Яг үнэ хэлээд Монгол эцэгчүүд нэг тийм яриад байдаг баг. Тийм. Тэднийг ихэнх хүмүүс өөрсдийнхоороо олж авч өөрсдийнхоороо зохицуулдаг. Би бол өөрийгөө тийм шилдэг одоо хумсар сайтай юмыг одоо хурдан хийдэг байсан гэж хэлдэггүй. Би бол өөрөө бас жоохон удаач юм. Тэгээд аль болох тэгж л одоо өөрт маань жоохон цаг цав гараад ресторан хийх гадуур жоохон сууж тэгээд сүүл рүүгээ нэг найзуудтайгаа одоо өөрсдөө гэр бүлийн найзууд гэж байдаг штэ. Одоо энэ найз маань гэр бүлтэй болсон адилхан хүүхдүүдтэй цугтаад бүгднийг машин аваад хотын гадна нэг ой модонд очиж нэг жоохон сууж гэрээсээ бэлдэж гарч ирсэн одоо хоолсонсоо тэндэн нэг жоохон хийдээд тэгээд буцаад хардаг. Тиймэрхүү л байсан. Тэгээд тэрүүгээр бол би ямар асуултанд хариулж байгаа нөхлөө би эхнийхээ ганцаарч байгааг ойлгодог байх үедээ тэгж би хамтдаа байхыг хичээж байсан. Тэрүүгээр хүүхдүүдтэй ч гэсэн хүүхдүүд маань бас надтай болдог гэсэн тэрүүгээр хичээж байсан. Тэр одоо би тэр үеийнхээ яриагаар ярьж байгаа шүү. Хичээж байсан гэж ярьж байгаа. Одоо бол би хичээж байсан гэж ярьдаггүй, ярихгүй. Тэр шал өөр болсон. Тэр хандлага нь арай ондоо болсон. Үг нь бас арай ондоо болсон. Тэр үедээ би тэгж хичээж байна. Тэгээ оролдож байна. Гэтэ тийм ихнэр маань ингээд борхууд цаг гараасай гэж бод ажлынхан. Ажил нь гайгүй байх бол ингээд гарах юмсан. Тийм угаасаа гайгүй байвал бид нар угаасаа гадуул гадаг. За тэгээ гэртээ явахдаа тэр үед тэр ч одоо 2009 он, 10 он, 11 он, 2008 он нөгөө Маша Медведь гэдэг нэг Оросын хүүхэлдэйн кинод үзсэн шүү дээ. Тэр цууглаар гарч иржсэн. Тэр гэртээ бөөнөрөө үзнэ. Тэр үед чинь нэг 5 хаан анги болоо 6 хаан анги байсан. Дөнгөж анх гарч иржсэн. Тэгээ бүгднгийн интернетээс татаад нэг флашн дээр суулгаад нөгөөдгийгөө нэг зургаттай нэг холбоод яатч холбосон байсан юм. Холбоод тэгээ ингээ бүтэн өдөр нөгөөдгөө үзэн шүү дээ. Өглөөнөөс сууш нөгөөдг ингээ давтаал гараад ирсэн. Тэрийг л үзсэн. Тэгэл дундуур нь ихнэр хоол хийгээл нөгөө хоол хөдөл гэрийнхэн та хүүхдүүд гэртээ. Амьдгүй тэрний 5 6 ангитай хүүхдийн кино хэдэн ч удаа үзсэн боо. Ээж аав нар харин тийм болчихсон юм шүү тий. Хүүхдтэй гэртдэг. Одоо нөгөө поророгийн дуудтай адилхан. Би одоо тэр үед бол Машаг яхлаасан гэсэн үг байхгүй. Тийм л байлаа. Монголд байх үед бол. За тэгээд бидний ихэнх цаг бол яг үнийг хэлэхэд одоо эмнэлэгт бас их байсан. Манай хоёр дахь охин бол заримдаа өөрөө ч мэдгүй би яагаад энэ эмнэлэгт ингээ байгаад хоноод байд юм бол доо гайхдаг байсан баг. Яагаад өглөө нөгөө их чинь эмнэлэгт очиод чинь тэгээд бид нарт бол яг үнийг хэлэхэд одоо хүүхдээ ингээ бис автоматс байсан л та. Бас нэг тийм ойрхон байсангүй өөртөө болгоно гэж зүтгэдэг байсан учраас хүүхдээ аваад ичдэг байсан. Тэгээд хүүхд маань гайхтал бас нэлээд их олон удаа эмнэлэгт байдаг байсан. Тэгээд ер нь бол нийт амьдралын маань одоо миний гэр бүлтэй болсноос хойш нийт амьдралын одоо Монголд байсан нийт амьдралын цаг хугацааны маань бараг бас нэлээдгүй цаг хугацаанд эмнэлэгт байдаг гэсэн. Тийм болохоор одоо эхнэр үед хоёулаа аль болох бас тэр нэг өөр газар тийм ээ ирээсээ гадуур байхыг ихмэн гэдэг чинь нэг оролддог байлаа да. Миний тэр үед байсан хандлага бол тиймэрхүү л байлаа. Түүнээс манай 24 м квадрат байсан болохоор би одоо нэг хайхтар гэрмээр зэвэрлээд мэрлээд аяг тав угаалцаад ч юм эсвэл тийм бол их байсангүй. Тийм. Гэтэ ямар ч сан хамгийн гол юм би тэгжэл ойлгож байна нөгөө хоёр талаасаа хичээгээд ямар ч цаг үед бас
заавал яхавтай гэрээж янз бүрийн юм гэхгүй өөрсдийнхөө хэмжээнд бас айгүй хичээгээд хамтдаа бас айгүй байсан байна л да. Гэр бүл гэдэг чинь хамтдаа байх нь чухал шүү дээ, тий. Тийм ээ. Яг үнэ хэлээд тийм байсан. Тэгээ яг үнэ хэлээд одоо жишээ нь маргалт юмнууд гарч ирнэ. Яагаад гэвэл би хаяа ажлынхантайгаа гадуур гарна. Одоо хамгийн дараах нарийнх юм бол албаг пив ус ажлууд болж байгаа байхгүй. Тийм нь байдаг байсан. Тэгээд тэрнээс болж ихнэр баам бас жоохон дургуутсан. Яагаад гэвэл 7 хоногийн ганцхан орой олдож байгаа оройд нөгөөх нь ажлынхантайгаа гадуур гарцсан. Гэтэ байсангүй. Манай хүн надад мурхноо. Би тэгэнгүүт бас өөрийгөө өмөрнөө. Би хаяа нэг ажлынхантайгаа гарч болно үстэй гэж өөрийгөө бас их өмөрнөө. Тэгтээ одоо ер нь ингэ бодоход бол манай эхнэрийн зүг байсан шиг надад санагддаг шүү. Тэ. Тийм болоод байсан шүү. Окей, тийм байна гэхгүй юу. Манай эхнэрийн зүг байсан бол сараад байдаг. Тэгээд магадгүй зарим юмыг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй гэсэн баг. Тэгтээ би бол заримдаа бол би эхнэртэйгээ одоо юу гэдгийг хошин шог гэх юм одоо тоглоом шоглоомор техник. Би ер нь заримдаа жоохон дургу бай. Хамаад эхнэр яасан. Явж явж байгаа дандаа чиний зүг болж таарад. Тэгээд би нөгөө ядтаад энэ суудгаа дараад ирсэн шүү дээ. Тийм учраас би ер нь жоохон заримдаа чам дургу бай. Яагаад гэвэл явсаар чиний зүг таар. Чи ер нь их муу хүн байна гэдэг. Тий. Одоо юу гэдэг би бол заримдаа тэгж бас ярьдаг. Бас л тоглоом шоглоомор гэсэн үг шүү дээ. Чи ер нь аль нэгэн газраас зохион байгуулалттайгаар одоо хэрэгжүүлж байгаа төсөл төлөвлөгөөний одоо тийм ажилтан баг. Надтай гэр бүл болсон. Яагаад гэвэл одоо миний их олон юмнууд өөрчлөгдөж байгаа. Энэ гэр бүлтэй болсноос хойш. Ялангуяа одоо миний энэ арх тамхины хэрэглээ, компьютер тоглоомны хэрэглээ, зургатаар сериал үздэг байсан хэрэглээ, гар утсанд ханддаг байсан хандлагын маань хэрэглээ бүгд их өөрчлөгдөж байгаа. Дээрээс нь миний энэ хоолны одоо дэглэм бүх юм тийм ээ. Тийм ихээр өөрчлөгдөж байгаа учраас чи ямар нэгэн тийм цаанаасаа зохион байгуулсан төслийн ажилтан байх. Тэгвэл чи яг үннийг хэлэхэд надтай ингээд амьдралынхаа юугаар суусан хайр сэтгэлээс суусан ихнэр биш байх гэж тоглож шүү. Гэхдээ мантаа анзаарч байна одоо өмнө туяатай ярилцж хахад ярьчихсан шүү дээ. Ингээд ярилцах болгонд дандаа манай нөхрийн зөв байдаг болсон. Ингээд яг тэр үед миний зөв юм шиг боловч яг дараа нь нөхрийн маань зөв байдаг гэсэн би хүлээн зөвшөөрдөг гэж ярьжсэн шүү дээ. Тэр бүр ингээд баян ингээд тэр яриа болгонд ихтэй талтагдчихсан баг. Тэгсэн чинь болохгүй яриа бас яг адилхан. Тэр чинь би стандарт үг байна. Тэгэнгүүт одоо манай хоёр хоорондоо ямар их сайн ойлголцдог вэ гэсэн нь бас ойлгогдчихэв тийм ээ. Би бол яг энэ тал дээр нь ингээд миний толгоонд шууд ингээд пом гэж орж ирээд байна. Маш их гой санагдчихэв. Дараагийнхаа асуултыг асуучихгүй мантаа. Тэг. Яг энэ дээр холбогдоод нэг зүйл асуух гэсэн борхойхаа ер нь ярилцах, хосоодын харилцаанд ярилцах, бие биенийг ойлгох гэдэг хамгийн том байр суурь эзэлдэг тийм ээ. Тэгээд яг энэ явц одоо манай хоёр бол борхойх, туяа хоёр маань бол маш их сайн ойлголцдог, биеинтэйгээ их сайн ярилцдаг гэж туяагийн яран дээрээс ч гэсэн нэлээд сонсцсон. Тэгээд яг энэ ярилцах дээр тулгуурлаад бид нар ер нь одоо заримдаа нөхөртөөгөө ярилцахдаа ч гэдэг юм уу эсвэл залуу хосуудад ялангуяа ярилцах одоо эвээ олдгоо ч гэдэг юм уу тийм зүйлүүд айгүйх олон болдог штэ. Тэгвэл ер нь бид нар яаж хэрхэн бие биетэйг ойлголцох ёстой юм? Ер нь яаж хэрхэн одоо бие биедээ буулт өгөх, хийж өгөх ёстой юм? Бие биенээ хэрхэн яаж илүү сайн ойлгох вэ гэдэг дээр та нэг өөрийнхөө туршлагаас тэгээд дээрэс нь өөрийнхөө байр сууриас нэг бидэнд хариулаач. Наа чи аюултай том асуулт байна да. Би бол одоо яг үнэ хэлэхэд тийм одоо та нар ингээсээ, та нар ингээрээ гэж хэлхүү хэмжээний хүн гэж өөрийгөө бол үнэлж чадахгүй нэ. Намайг уучлаарай бас зүгээр ойлгох нь үстэй. Зүгээр би наад асуултанд хариулах бол бид хоёр яадаг вэ гэдгийг л ярий. За тэгэхээр одоо түрүүний асуусан асуултны хариулттай яг бас уялдаа л юм. Яг гэвэл би
Өмнө нь эхнэрийгээ анзаарч байгаа мөртлөө юу ч хийж чаддгүй байсан. Чи минь их ганцаардж гинүү гэдээ асуучих зориг өмнө хэлэх байгаагүй. Одоо утгаж их харамсдаг шүү. Яа тэгвэл бид нар нэг юм хийх мэддэг юм шиг мөртлөө анзаарахгүйгээр өнгөрөөчдөг. Тэр нь юу вэ? Цаг хугацаа. Би өмнө хэлэхэд одоо тэр 2009 онд 2010 онд байсан туяагаас уучлал маш их хүсдэг. Гэхдээ тэр яагаад ч эргэж олдохгүй. Тэр үед тэр хүнд зүгээр л орой би гэртээ хайрсныхаа дараа өөрөөс нь нэг л удаа миний өгшөр өнөөдөр их ядрав. Их ядарсан бол өгшнөн чамд яаж туслах вэ гэж асуусан л бол тэр хүнд яаж туслуулах нь гол нь хүн миний тэгж асуусан л тэгэл нэг сайхан байх байсан баг гэж би одоо боддоо. Гол нь юу гэж хэлэх гэсэн мэтлээ. Тэр цаг хугацаа тэгээд өнгөрцөн. Хүний сэтгэлийн дотор нь тэр нь ингээд үлдчихдэг. Яг манай ихнэр маш их өөдрөг. Өнгөрсөн цаг хугацааныхаа зарим зүйлийг хэрэггүйг нь хайж чаддаг, хэрэгтэйг нь авч үлж чаддаг, өнгөрсөнтэйгөө бас их зургалдаадахыг хүсдэг хүн учраас өнөөдөр магадгүй өнөөдрийн бидний бас одоо ингээд амар олон тайван байгаад бас нөлөөлж чадсан байх гэж боддог. Тэрийг бол би одоо зүгээр эрэгтэй хүний хадлаас хэлэхэд бол бас л их том хүндэтгмээр эсрэг хатуучлаа. Би бол тэрийг ямар ч гал сонгогч үйт юм уу эсвэл одоо нөгөө цагтаач үйт юм уу эсвэл цэвэрэг нэрэг тийм ээ одоо уурах ачин ч үйт юм уу тийм хүмүүс ихтэй адилтгаж би зүгээр би нэг юм ихнэрээрээ хилүүлэлтгүйгээр бас би хүүхдтэй өөрөө хүүхдтэй босон болоогүйгээр нэг юм өөрөө мэддэг. Яагаад гэвэл манай ээж цэцэрлэгийн багш. Тэгээд инком төгсөөл одоо тэгээд цэцэрлэгийн багш хийгээл дараа нь цэцэрлэгийн хийгээл насаараа тэр сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилласаар аваад тэтгэвртэй гарсан. Тэгээд намайг бас тэр ажилдаа оролцуулж исэн. Би бас цэцэрлэгт асрагч хийж исэн. Хүүхдүүдтэй ажиллаж исэн. Би тэр шууганыг мэднэ. Гэр бүлтэй болохоос өмнө тэнд нэг нөхөр багшаа миний шээ сүрж ийн гэж хэлж байхдаа өмдөндөө шийдэг. Би баачих шиг боллоо. Та миний памперсыг солиод өгөөч гэж хэлчихэд өмдрөө памперсуугаа гараа хийдэг. Эсвэл одоо юу гэдгийг уурлаад хажууд хүүхдэнтэйгээ муудалцаж уурлангуудаа аяхтай хоолоо асгадаг ч гэдэг тийм ээ. Хүүхд болгоны аргасан чинь даш үлдээ. Тэр чинь ер нь бол нэлээд л их тийм одоо юу гэдэг манайхаар бол нөгөө түргэн тусламжийн одоо ажилтнуудын дамптай бас нэлээд төхүүдүү хэмжээний сэтгэл санааны одоо юу гэдэг байдлыг үзүүлнэ шүү дээ. Тэгэд энэгээр юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр манай ихнэр яг үнийг хэлэхэд нэг хүүхэдтэй байх яа гэдэг гэсэн. Дараа нь 2 хүүхэдтэй болсон чинь яа. Дараа нь 3 хүүхэдтэй болсон чинь пөөх гэжсэн. Тэгсэн мэтлээ одоо хоёр нэг хүүхэдтэй бол гайгүй тийм. 2 хүүхдээс моддаг чинь тийм. Гэх мэтлэнгээр одоо ингээд багаар цаг хугацаа өнгөрөх хэмжээгээр туршлагажаад явсан л байна л да. Зүгээр хэлэх нь юу гэхээр эхнэр маань тэр болгоныг одоо тэгж давж өнгөрүүлж ойлгож уучлахын уучлж өнгөрөөж гисэнд би зарим талаараа маш харамсаж би хажууд нь байгааг үдээ харамсдаг. Одоо ч гэсэн би нэг тийм өөрийгөө цаг тухайн үед нь одоо халамжилж тэр сэтгэлд нь хүрч чаддаг гэж би нэг хэлж чадахгүй. Өшөөл илүү байх хэрэгтэй юм шиг надад санагддаг. Дээрээс нь та бүхэн ч гэсэн мэддэг. Ойлгохтой л үү дээ. Хүн ер нь альва юмд урамших тусмаа өшөө илүү хийж, өшөө илүү сайхан болгоё гэж боддог болохоос биш. Ингээд болчихлоо одоо за энэ ингээд болчих юм байна да гэж нэг хандгуул баг. Би өөрийнхөө л хувьд ярихад зарим хувьд бол дэвшилттэй юмнууд байгаа. Тэр би одоо бүлээн зөвшөөрөхөж дэвшилттэй юмнууд байгаа. Зарим юмнууд нь
дэвшилттэй ч юм шиг харагдаад байгаа мөртлөө алдаа гардаг юмнууд ч гэсэн үргэлжлээд байж л байна. Энэ цаашдаа бас ингээд үргэлжлээл явуулаа баг. Одоо хэдий хүртэл ингэж байхыг би сайн мэдэхгүй л байна. Тэгтээ зүгээр яг үнэ хэлгээд тухайн цаг хугацаанд нь болж өгвөл одоо ярилцахыг хичээх хэрэгтэй. Тэр амнаасаа тэр нэг уучлаарай. Миний буруу байсан гэдэг үгийг гаргах зориг тийм ээ. Тэгээд миний хөгшин. Одоо бид хоёр бол хайраа гэж яддаг. Бид хоёр бол миний хөгшин гэж яддаг. Хөгшин гэж ирдэг. Хүмүүс энэ хоёр одоо яхаар ийм хөгшин манай артай байдгийг гэж ярьдаг л. Миний хөгшин ядраа би чамд юугаар тусалж болох вэ гэж хэлэх тийм ээ. Зоригтой байх. Ялангуяа одоо юу гэдэг тэгж асуух нь ер нь бол хүний эхнэрийн ман сэтгэлд их чухал байдаг. Тэгээ магадгүй юу миний хөлийг бариад өгөө гэх үед олон байна. Миний хөлийг бариад өгөө. Би дотроо өөртөө бол чи яаж чадарч байсан хөрхий тэр хөлийг бариад тослоод өгөөч. Алуу хөтлөөрөө борох уу. Тэгээд би тийм сайн бариач биш гэдгийг ойлгодог л доо. Манай барьж явах үед манай ихтрийн царинаас. Тэгтээ ямар ч л байсан ихнэр маань нөхөр нь хажууд нь байна. Би тийм юм хэлсэн чинь миний нөхөр надад ингээд тусалж чинь, халамжилж чинь гэдгийг мэдэрч байгаа тэр царай тэр гацал хамгийн сайхан. Ойлголт чадчихсан тий ямар ч юм. Заримдаа ч тусдаж явахгүй шүү дээ. Би зүгээр шудраг уу тийм ээ. Тийш. Одоо ингээд жил өнгөрөх тусам тийм ээ. Гэр бүл одоо жил өнгөрөх тусам цаг хугацаа өнгөрөх тусам тэр царайг харах хамгийн их сайхан аз жаргалтай, сайхан сэтгэл ханамжтай. Тэр хүн инээж байгаа. Тэр хүний хөдөлгөөн нь хурдан болоод манай хүн сэтгэл нөргөөр их юм ярьдаг болчтой. Шулганж байгаа. Тэрийг мэдрэх мөчүүд тэгэхээр тэр мөчүүдийг л олон байлгахаас л гэж хичээн үхээс бусдаар би нэг одоо би өөрөө нэг тэгж одоо олон төрлийн би одоо жишээ нь ингэчүүл ингэдэг тэгчүүл тэгдэг гэдэг юм надад нэг л байдаг. Гоё жишээгээр тайлбарлаа. Ер нь бол өөрөө ингээд эхнэрийнхээ цоожны түлхүүрийг бол олцсон юм байна шүү дээ тий. Зүрхийг нь хонгоолох. Чи нөхөр алгаа олцсон шүү дээ. Надад бол их том шагнал гэж би өөртөө ойлгоно. Гэхдээ үнэнээ би хувьдаа бол одоо эмэгтэйчүүдийн тэр нэг зүрх мөрх тарих метрийн төвчөө тийм л амархан олдчихгүй байгаа. Яг үнэ. Яг үнэ. Өөрийнхөө эхнэрийнхийг олцсон биш үү? Тэр л чухал юм биш үү те? Тий. Ердөөсөө тэр ахгүй. Олон эмэгтэйчүүдийн цаачнууд байна л да. Манай гэрээс ч одоо 3 эмэгтэй дүү. Олон цаачнууд заримдаа төлбөр мөлбөрийн хутгах асуудал бас гарна шүү дээ. Би яг ийм юм асууя гэж бодлоо. Яг ингээд бас ингээ аав үнтэй нөхрөөсөө өөр хүний ингээд гоё сэтгэлийг сонсон чи айгуу гоё байна. Одоо нөгөө яг энэ харилцаа хайр нь айгуу мэдрэгдэж जैन. Тэгээд яг энэтэй адилхан одоо эмэгтэйчүүд ч гэсэн дотроо айгуух тэгж боддог байхгүй. Нөхөртөө одоо яавал те яаж энэ хүнийг ингээ баярлуулах уу, урам хүү гэх. Тэгэхээр туяа ч гэсэн ингээд яг бас ингээд нөхрөө айгуу ингэж гоё юу гэдэг юм бэ? Эмэгтэйчүүдийг бол одоо цэцэглүүлэн гэдэгтэй адилхан эрэгтэйчүүдийг нөхрийгөө айгуу гоё ингэж урам өгч ингэж бас тэрэнд нь нөхөр нь бас ингээд илүү хийсэн гэсэн бодол төрдөг юм байна. Тэгэхээр ер нь яаж тэгдэн туяа гэж би бас нөхөр одоо тэгэл гэр бүлийн харилцаа чинь нэг нуугүй хэлэхэд ингээд ингэдэм тэгдэм гэж хэлчих болохооргүй шүү дээ. Ялангуяа хоёр өөр хүн ингээд гэр бүл болно гэдэг чинь тий айлч гэр бүлд одоо янз бүрийн асуудлууд байгаа. Тэгэхээр заримдаа ингээд нөхрийнхээ аргыг бас айгүй сайн ингээ холоо. Айгүй гоёгаад. Заримдаа за би төвтэй ойлгоод байна уу гэсэн бодол бас надад нэг үг хэлэхэд бас төрдөг байхгүй. Тэгэхээр эрэгтэй хүн яг ямар үед одоо дэмжлэг те одоо яг эхнэрээсээ яг одоо яг юу байхлаар ингээд одоо туяагийн нүүр нь инээмсэгэл тодордог шиг нөхрийн нүүр нь инээмсэгэл тодорхой. Өөрийн чинь бодлоор Чи наац нь одоо зүгээр би тоглоом шиг болоомор асууж байгаа шуушлаа. Би ямар байдалд хошгирдог вэ гэсэн үг юм те?
Оо яг замаа. Тийм би бусад ирчүүдийн эхнэрийнхээ хийсэн амттай хоолнд ажилласаа гэртээ тараад ирсний дараа байгаа цэвэрхэн гихт хүүхдүүд маань аль болох бага уйлах үед би тийм л юмнуудад яг үнэ хэлэхэд одоо туяа үе тэрийн аль болох гэртээ стрессгүй уур бохомдол багтаа байх асуудал эндээс л ихнэ гэж боддог. Бид хоёр тэндээс л эхэлдэг. Тэр яг үнэ хэлэхэд тэр хоол, тэр гэрийн цэвэрхэн байдал гэхдээ яг үнийг хэлэхэд бас яг тийм 100% цэвэрх бол байхгүй шүү дээ. Та нар ч гэсэн өөрсдөө ойлгож байгаа. Нэг өрөө цэвэрлээ тавьсан байхад нөгөө одоо нэг өрөө цэвэрлж дуусчаа дараагийн өрөө рүү ороход тэр өмнөх цэвэрлсэн байсан өрөө одоо хэдэн минутын дараа буцаад одоо яадаг штэ. Замбрааг болцсон байдаг штэ. Тэ одоо юу гэдэг юм. Бид нар өөрсдийнхөө гэрийг мэднэ тийм ээ. Энэ цэвэрхэн байна. Жохон замбрааг өгд юм уу? Энэ цэвэрхэн юм шиг харагдаж байгаа эмх зэгцтэй мөртлөө бохир байна тийм ээ. Тэрийг бид нар өөрсдөө мэддэг. Тэр үсээ гэр цэвэрхэн байх сайхан тийм гэртний тийм одоо өөрийнхөө мэдрэмжээр тайлбарлахад бол манай гэртний тийм хоолны өнөр хангалаад хоол ч бас нэг юм хоол буцсан юм ч бас нэг юм дулаан болно шүү дээ. Өрөөний ягаар ялангуяа галдооны өрөөний температур бол хүлээн халуун доолсон байдаг шүү дээ. Тэрийг бол одоо хамгийн энгийн одоо механик гэх юм уу тийм ээ. Ажиллаж тайлбарлахад тийм тэр дулаан сайхан мэдрэмж. Тэр бол одоо манай эхнэрийн нөхрөө төлхөр мөн. Нөхрүүдийг гэсэн бид тийм л байдаг байх гэж бодож байна. Тэрийг зөвхөн эхнэр гүйцэлдүүлэх ёстой гэдэг дээр бол би санал нийлэхгүй. Тэгээд нөхөрчин гэртээ ирэхэд эхнэр нь тийм байна гэдэг чинь төлхөр мөн гэж би бол хэлэхгүй. Юу гэсэн үг гэхээр би хоолоо хийж явах үед манай эхнэр гэрээ цэвэрлэл амжицсан. Эсвэл намайг гэрээ цэвэрлээд тоосоос орж явах хоорондоо эхнэр маань хоолоо игээд амжицсан. За ингээд бүгдээрээ цуглаад ширээндээ цуглаад хоолоо идэх гэж штэ. Хоолны болсон температур чинь тэр өрөөндөө бас нэг байж байгаа штэ. Эсэг хугацаа. Тэр 7 хавар амсал тэр амгаа 50 байдал. Тэгээ одоо туяа хэлээ. Юу бодолтож авах гэж нөгөө ямар юм бодолтож авах гэж одоо хэлэхэд гэж хэлэхүүц болгоо шүү. Надад бол. Ер нь ингэж ойлголоо. Би бас ойрт айгүйх иймэрхүү яриаг бас нэлээд анхаар сонсож байгаа яг нөгөө манай подкасттай холбоотой. За тэгээ би ч өөрөө ээж хүн тий. Тэгэл мэдээж зөвхөн аав хүмүүс гэлтгүй ээж хүмүүс ч гэсэн одоо эхэндээ бас ивэ олохгүй байх үе зөндөө штэ. Яаж сайн ээж авах вэ? Яаж нөхөртөө хань шиг нь хань авах вэ? Тий. Яаж тэр нэг уур амьсгалыг бүрдүүлэх үү гэл ээж чинь одоо хүүхэд нь гараад шууд тийм юм болчихгүй шүү дээ тий. Сэтгэл санааны янз бүрийн өөрчлөлт янз бүрийн юм тавтаал ингээл эмэгтэй хүн ч гэсэн хөрхий дотроо ингээл яадаг л хальтаа миний өөрийн дуршлагаас бол бүтжээл тий аргаа алдаал анаал ингээл тийжэл сүултээ аргаа болдог ч юм уу тий. Тэгэхээр ингэж би нэг 2 3 хүн ярьцгийг сонслоо ингээд ээж хүн гэртээ амгалан л бол гэр ерөөсөө тэгээ болчдөг. Тэгэд ээжүүд орж ирэл өөрийн цэвэрлэлтэй юм шиг тэр заван байна, энэ заван байна, тэрийг энийгээ хийгээл хүүхэд нөхрүүдээс бүндгнүүлдэг гинэ зарим байлт. Тэгээд энээс айгүйх хүүхдийн ч тэр одоо эр нөхрийн ч тэр 5 тухаас алдагддсан юм байна л да. Тэгэхээр ер нь аль яг ингээд сайнаар хэлэхэд мэдээж уурлах үе байх ч гэсэн сайхан айл гэдэг юм бас айгүй чухал юм уу те аашсан тий. Би одоо бол өөрөө чи ярианаас ойлгож шүү. Ингэж ярьсанд чи их баярлалаа. Тийм үнэн. Туяа 50 байх үед бол тэгээ юм болчих шүү. Юм болгоо ер нь болно шүү. Тийм тэгээд манай туяач өөрөө тэгдэг юм байна. Чи 50 байвал би 50 байна. Тэгээ хоёулаа 50 байчих болно гэдэг. Тэгээ энэ олон юмнаас гарч ирэн л дээ. Одоо жишээ нь хинэн гэртээ ирсний дараа герман цэвэрхэн биш байх үе. Өлсөд ирсний дараа хоол бэлэн биш байх үе. Өлсөд ирсний дараа бүр өөрөө хоолоо хийж идэх үе хүртэл гарна шүү. Тэгээд энэ үед харин миний тэр өмнө нь бас ярьдаг байсан шиг манай тэр өмнөх туяа шиг маань тэр төсвөр одоо юу гэдэг би нэгнээ л одоо энэ хүнтэй амьдралаа хамтдагч тийм ээ гэр бүл амтарч байгаа бол тэр нэг тиймэрхүү тэр яг нь хэлэх жижиг асуудал байдаг гэсэн үг. Надад бол одоо тухайн үед айгүй том асуудал байлаа шүү дээ. Одоо бол би жижиг асуудал маань гэдгийг ойлгож байгаа. Одоо юу намайг хүрээд ирсэн чинь хоол байтгүй. Эсвэл одоо манай эхнэрийг гэртээ ороод ирсэн чинь герман замбраагүй. Нөхөр нь хүүхдүүдтэй гээд яваанаа нэг тардсан. Тэгээ нэг жоохон дургу зургтын насаацсан. Цагаас би тэнийг үзэж цоосон бөөмэд. Жишээ нь манай хүн уурна.
тийм тавгууц нь, дургууц нь. Эдгээр төрийн гол ойлгох юм гэхээр тэрийг өнгөрөх ёстой биш гэлээ. Тэрийг 50-аар өнгөрөөгөөд уршуухан шиг залруулад болж өгвөл урдхан хугацаанд залруулад 50 байгаагаа 50-аар тэрийг 50 байгаа биш 50-аар тэрийг яваад залруулад тэгээд одоо хоолоо хийгээд гэрээ зэвлээд тэгээд авчулдаг болох юм. Санаахан тэр нэг моментн дээр нөгөө асдаг аахгүй. Яг тийм ядраад ороод ирэхэд те яагаараа ингэж гэл боддог. Шийгээд асдаг. Тэгээд тэр нь айлын эдэн ч өнөө аав ч өнөө ялгаа байхгүй. Дүрсийдээ болох хэрэгтэй. Тэгээд хэрвээ чи өнөөдөр тэр гэрийг цэвэрлж амжихгүй бол тэрэнд ч бас уурлаад хэрэггүй. Зүгээр одоо юу гэдэг гэр бүлтэйгээ үргэлжлүүлээд тэр тайван амгалан байдлаа л хадгалах хэрэгтэй. Би бол одоо миний энэ яриг ямар нэгэн одоо байгалийн тийм тайван амгалан хүн бол соосоод хэрэггүй байх гэж байна. Хүн угаасаа тайван амгалан юм чинь. Би асуудал тэгээ өөрсдөө чадах байх. Би бол жоохон ийштэйс. Жоохон дүрс хийж гэдэг талтай. Тэгээд түүх шийдэг тэрнээс болоод гэр бүл маань хэрэлддэг. За тэгээд хэрэлдснээс болоод хүүхдүүд маань урваанч үт юм уу эсвэл уйлалдах ч үт юм уу. Энэ бол болж байсан. Тэр маань буцаагаад ямар ч тийм сайхан эерэг үр дагавар хийцэж байна. Яг тийм шүү. Тийм болохоор би аль ч эцэг ихэд одоо би ерөн зүгээр тэр харж байгаад манайх нэг ингэчээд идэв гэж надад хэлж байгаа одоо хүмүүст энэ ганцхан удаа гүнзгий амьсгаа авсан болвол да гэж хэлдэг. Заримдаа их нэртэйгээ тар хурдтор хийчээд дараа нь би өөрөө энэ ганцхан гүнзгий амьсгаа ганцхныг авсан байсан болвол да гэж боддог. Яг үнийг хэлэхэд тэр л момент байсан. Саяхан дээр нэг Монгол нэг тим яваад байсан шүү дээ. Нөгөө нэг минут тийм л нэг тим нөгөө нэг цагдаагийн газраас нэг минут ямар юм блэ? Би сайн санахгүй. Тэр 1 минут л уураа барьчвал юу гэлээ? Тэр гэрээс байсан. Тэр хов хүнээс л хэлэх хэрэгтэй байсан. Тэр хаана хвчлэн гардаг гэхээр гэрт ерөнхийдөө бараг л байнгын байдаг. Тэрийг л хүн бодох хэрэгтэй юм шиг байна. Миний хувьд бол. Миний хувьд одоо би өөрийнхөө дээрээ л хэлэхэд. Одоо ингээд гэр бүлгүй хүмүүст л айгүй нийтдээ сонсогдохоор жижигхэн асуудал те. Яа ийм юмнаас асуудал гардыг юм уу гэр бүлт гэж бодогдохоор. Гэтэ энэ ч өдөр алган тавтагддаг. Тэгээд энэ чинь нэгөөс томордог л асуудал واخгүй юу. Яг айгүй гоё одоо нөгөө ингээд гоё зөвлөгөө болж чадлаа. Манай гэр бүл гардаг. Тэгээд яг ингээд нөгөө яриан дундаас ч ойлгож авахд бол яг тийм шүү. Бодит амьдрал дээр ч гэсэн за ингээд өнгөрөөгөөд өөрөө хийгээ те ингээд болоо за гэж бөөнөрөө суух ч гоё орж ирээл тий бас яг нөгөө гаднаас авчирсан юм аа гэртээ оруулаад ирчихэж байгаа байхгүй бас ер нь л тий. Тэгээд ерөнхийдөө тэгээд нэг л одоо би болоод тэгж хүүхдэд загнахынхаа өмнө хүүхдтэй уурлахынхаа өмнө эхнэртэй уурлахынхаа өмнө нэг удаа нэг гүнзгий амьсгаа аваад тэгээд нэг арай өөр тайвнаар бодохыг хичээгээсэй. Тэр нэг дүрс хийдэг моментныхаа дүрс хийхийнхаа оронд амьсгаа уртаар амьсгаа аваасай. Тэгжил одоо тэр бол магадгүй одоо бид нар бол гэр бүлийн тухайд ярьж юм. Гэхдээ ер нь хүн амьдралынхаа би бол яг үнэ хэлэхэд тийм би 100% хийдэггүй. Гэхдээ аль болох одоо юу гэдгийг олон тэрийгэ хийгээд байх тусам эхэндээ чи одоо юу гэдэг 10 тохиолдлын 2 дээр нь амьсгаа авчээ хөрхий. Тэрийгэ 3 болгох гэж хичээ. Дараа нь тэрийгэ 4 болгох гэж хичээ. За дараа нь 5-аас дэшээ болоод ирэхийн цагт өөртөө илүү их хэрэгтэй болно. Амьсгаа авах. Уртаар амьсгаа авах та. Илүү их хэрэгтэй болно. За тэгээд ирснийхаа дараа сүултээ чи амьсгаа авах шаардлагагүй болсон байгаа өөрөө анзаарна. Дадал болгоо тий. Нэг тийм гатаадаг бас яваадсэн штэ. За энэ тохиолдолд уурлаад ингээд тесрлээ гэхэд сарын дараа энэ ач холбогдолтой асуудал уу тий энийг сайн бодож үзэн маргааш ач холбогдолтой асуудал уу тий нэг тийм юу яваадсан үг яг зөв энэтэй бас яг холбогдлоо та бас нэг сонирхуулахад Японоос яг тийм мэлээ яг энэ ууртай холбоотойгоор энэхийн чинь нийгэм бас харцангуй одоо Шведийг бодвол харцангуй стресстэй нийгэм баггүй юу айгүй их дарамт ихтэй ажлын газрын гэдэг юм уу одоо тэгээд хүмүүс маш их ажилдаг ч гэдэг юм уу ажлын стресс ер нь ихтэй нийгэм дээрээ яг хүмүүс их тайван амгалан бие биенээ хүндэтгдэг боловч буцаагаад яг тэгж харагддаг шигээ одоо хүн болгоны одоо нэг хүн болгон ингээд аваад үтгэхэд тийм сайхан 50 амгалан дотоод амар амгалан
байдаг хүмүүс бол ерөнхийдөө биш ахгүй юу. Ихэвчлэн дандаа дотроо асч идэг. Гэхдээ хизээж тэрийг төвөг удахгүй учраас тэрийг гаргаж болохгүй гэсэн тийм юм байдаг. Тийм болохоор одоо ингэдэг одоо Япончуудад одоо хэрвээ та уурлаад байгаа бол дотор 10 тоглоо. 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэд. Тэгээ дахиад хэрвээ уурчин гарахгүй юм бол дахиад 10 тоглоо гэдэг. Яг энэ 10 тоглохын дүрм айгүй олон хүмүүс хэрэгжүүлдэг байхгүй. Тэгээ бүр яг сэтгэл зүйч нар энийг зөвлөдөм юм байлээ. Тэгээ та хоёрын саяны ярианаас бас энэ миний талханд бүр ингээд пон гэж дахиад орж ирээд байла. Миний хувьд ч гэсэн бас өөрөө бас яг тэгдэг одоо дөрөв бархаахаа гэсэн ирж хахад ингээл гэр айгүй гоо цэвэрлээл явсан байхад буулгаал тавьсан ингээ ороод ирэхэд буулгаал тавьсан байхад ер нь бол дүрс ийшүү. Тэгэл буцаагаал зарим үед одоо яг буцаад нөгөө өөрөө тэр уур амьсгалыг зөв болгох гэж бүр надаас илүү их энерги гардаг, хүчин чармаал гарах хэрэгтэй болдог гэд надад айгүй хэцүү байдаг аахгүй дараа нь. Тийм болохоор би ч гэсэн одоо энэ 10 таалахын жоохон баг багаар ингээд өөрийгөө засъя, хичээе гэд ингээд оролдож л байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрмээ нас их энд тэгвэл андаа дүр сэдгүүд нь цамгалцсан юм шиг. Бүрэгддэг нь ахгүй юу. Манай нөхөр чи айгүй тайван тэгэл ер нь их тэгэл ийм байна, тийм байна гэж уурлал уцаарлал чи ингэсэнгүү тийм ерөөсөө гаргадгүй айгүй тайван тэгэл орж ирэл юу гэдэг жишээ нь ингээ ядраад ингэсэн байсан гэсэн. Нэг тоотгүй ер нь жоохон гүндүүгүй ирэх юм баггүй юу. Тэгэхээр би аль бас эсэргээрээ тэгээд би эмхтэй болоод ч тэгдэм үү гэл өөрийгөө айгүй өмөрдөг. Гэтэ сүүлийн үед айгүй хичээж байгаа. Одоо нөгөө хүүхд олон болох тусам хүнчээс арай туршлагатай тий. Тэгээл ер нь тэгэл одоо жижиг юм болгонд уурлаад байвал тэр чинь ерөөсөө болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр айгүй саяных айгүй гоё зөвлөгөө та хоёрын хоёулаа 10 тоолно тэгэл амьсгаа авна тий. Тэгэл ер нь хамгийн чухал нь ер нь гэр бүлийнхэн тайван байдлыг л гоё алдагдуулахгүй авч явах нь аав ээж тий эхнэр нөхөр хоёулаа айгүй чухал. Байн гэдгийг айгүй сайн ойлгож байна. Тий. Тэгээ буцаагаад ирэх юм бол амжилттай яваа хин нэгний ард заавалчгүй дахиад хин нэгэн байдаг гэдэг штеп бид нэр тэрнтэй адилхан одоо манай бурхан ах юм маань ихнэр өөрөө маш бүтээлч тийм ээ. Тэгээ дээрээс нь маш олон хүнд үлгэр дуурайл үзүүлж байгаа. Ялангуяа түрүүний ярьжсэн одоо өөрийнхөө үзэл бодлоор өөрийнхөө хүмүүжлийн аргаар хүүхдүүдтэй гарч байгаа эрэг сайхан нөлөөллүүдийг нийгэмд бас хуваалцж байгаа элен талангүйгээр тэгээ түүнтэй адилхан бас гэр орно хэрхэн гэдэг гэрээ маш хурдан хугацаанд цэвэрлэх үү. Тэгээ буцаагаад гэр бүлдээ тэр үлдсэн хэмнэсэн цагаа хэрхэн зарцуулах вэ гэдэг юм уу. Яг иймэрхүү байдлаар менежмент хийж хүмүүсийн одоо хүмүүст илүү үлгэр дуурайл үзүүлж байгаа мундаг эмэгтэй. Тэгээд энэ мундаг эмэгтэйн ард буцаагаад одоо борхоо ах маань байдаг болоод л тэгээд дээрээс нь туяа маань өөрөө миний энэ амьдралдаа авж байгаа ийм урам зоригтой эрчүчтэй байж байгаагийн хамгийн том шалтгаан. Тэгээд дээрээс нь миний хамгийн том зөвлөгч, хамгийн сайн найз. Тэгээд ердөөсөө л миний эрч хүчний ундраг бол миний нөхөр юм гэж хэлсэн. Тэгээд гацаад яг Чи ямар юм бэ? Та одоо таны яриаг том шагнад өгчтэй. Би яг нэг Бурхнаас авсан хамгийн том бэлэг маань гэж. Тэр ясмарсан сонсоогүй яг нэг тэгээд манай хүн бодоо зүгээр би өөрөө ч одоохондоо сонсож амжааг байна. Энэ нэг 2 бүсгүй подкаст хийдгээ. Тэгээд ярьцлаа өгдөгөөд ингээд аудио оролцоо өгнө гэхлээр за тийя гэсэн. Тэгсэн чи одоо тим юм болжээ. За би дараа нь бид нар магтаалаа сонсъё доо. Тэгээд энэ одоо туяагийн маань ийм одоо эрч хүчтэй байгаагийн шалтгаан. Тэгээд туяа маань өөрөө хэлсэн тийм ээ. Түрүү хэлсэн бурхнаас яасан бэлэг гэд нөхрийгөө тэгэж хүндэлдэг, тэгэж хайрладаг нь туяагийн ярианаас маш их мэдрэгдэжсэн. Тэгээд буцаагаад өнөөдрийн яриагаар ч гэсэндээ бурхан ах юм маань яриа бол тэр чигээрээ яг элен талангаа яг өөрийнхөө амьдралыг ингээд явж хахад буцаагаад эхнэрээсээ одоо ингээд хэр их урам зориг авч тийм ээ. Ердөөсөө бурхан ахын яг одоо сайжирж байгаа, дэвшиж байгаа ингээд илүү сайн хүн болж байгаад нь одоо цаана туяагийн маань хандлага нөлөөлж ийн гэдэг нь одоо илүү их одоо ажиглагдаж байна. Тэр нь бас надад маш их гоё санагдаж байна. Надад ч гэсэн
танаас чинь охин хүү хоёулаа байгаа штэ тий. Тэгэхээр охтуудтай харилцах, хөвгүүдтэй харилцах мэдээж өөр ах. Ер нь одоо охтуудын төлөвлөгөөрийг яаж олоод байна? Хөвгүүд ер нь бас яад юм бэ? Манай ч одоо 2 охинтой айлахгүй юу? Охтуудаа ерөөс аав, тэр чихтэй аав одоо цомрох тусмаа л аав болол юм уу л нууц муцаа аавтай хэлнэ штэ. Жоох юм болж байгаа. Тийм амархан биш үү? Ялангуяа миний хувьд гэвэл. Хүүгийн хувьд ч гэсэн яг үнэхээр одоо манай багал хүү байхгүй юу? Тэгээд хүүгийн хувьд бол бүр туршлахгүй байгаа. Би өөрийнхөө хэлээд л байна. Манай октод бол ихчлэн ээжтэйгээ ярьдаг. Автогаа ерөнхийдөө юм ярьдаг. Би энэ юунаас нь хин тэр хүнийг шаардлага тавьж, хин тэр хүнтэй илүү их цаг хугацаа өнгөрөөж байна. Гэртээ бол ерөнхийдөө бид хоёр баг адилхан шахамтай байдаг. Мөртлөө хин нь одоо юу гэдэг асуудлыг шийдэхдээ аль болох одоо сэтгэлийн хөдөлгөөн багтаагаар тайвнаар өөрсдөд нь ойлгуулах хэмжээгээр ярилцаж чадчихна гэдгийг хүүхдүүд маш сайн мэдэрдэг. Тэгээд тийм учраас би бол жоохон долмог талтай юм шиг байгаа. Манай хүүхдүүд ээжигээ сонгодог. Миний хувьд бол би хүүхдүүдтэйгээ аль болох яаж харилцахыг хичээдэг вэ гэхээр би хүүхдүүдтэйгээ би өөрөө одоо хүүхдүүд маань надаас намхан шүү дээ. Би бол яг харааных нь ижилхэн төвшөнд очиж байгаа ярихыг их эрхмэлдэг. Одоо жишээ нь би суух хэрэгтэй гэсэн үг. Тэр хүүхдүүдтэйгээ юм ярих та. Тэр хүүхдүүд баярлж хөрсөндөө надад юм ярьж гин үү? Эсвэл надаас юм хүсэх гэж гин үү? Тийм ээ? Эсвэл ямар нэгэн одоо асуудал гараад тэрийг надад тайлбарлаж учирлж хэлэх гэж гин үү? Тийм ээ? Аль ч тохиолдолд нь би харааны адилхан төвшөнд байх ёстой эрхмэлдэг. Яагаад гэвэл хүн ер нь хүн өөрөөсөө өндөр том юмд илүү сүрддэг штэ. Хүчүүд нь өөртөө итгэлгүй. Тэгэхээр өөртөө итгэлтэй байдлыг яаж хангах ёстой вэ гэхээр харааны ижилхэн төвшөнд авч өөрийнх нь тэр нэг тийм сэтгэл одоо юу гэдэг нь гаднаа одоо дотроос нь төрөх нэг тийм сэтгэл мэдрэмж инстинктийн тайван байлгахын тулд харааны адилхан төвшөнд байхыг би эрхмэлдэг. Ааваа гэдэг түрээд ирэхтэн би сандалтаар сууж байгаа бол би сандлаасаа буугаад одоо яг харааны адилхан төвшөнд очих. Эсвэл тэр хүн хүүхэд тоглоо сууж байвал би доошоо суугаад яг адилхан харааны төвшөнд очих. Тийм ээ газар сууж байвал тэгж байгаа би яриагаа эхлүүлэхийг илүү эрхмэлдэг. Тэгэх юм бол хүүхэд яг хэлхийг хүснээ одоо бүрэн илэрхийлж чадна гэж би итгэдэг. Тэр болохоор надад яг нэг л эрэгтэй эмэгтэй хүүхэд гэж ялгахтааргүй би бүгдэнтэй адилхан тийм байхыг гэж. Яг мэдээж нөгөөдөл маань олон юм байна шүү дээ. Тэгээ бид нар бол мэдж байгаа аль нь эрэгтэй юмээс аль нь хэрэггүй юм. Заримдаа баг яхаас өмнө ч бид нар мэдсэн байдаг. Цаад өрөөнд намайг харааг байхад яаж төчгөнсөн дараа нь наашаага яаж даг гэж гүйж хурж ирээд юу ярих нь ойлгомжтой жишээ байлгүй байна шүү дээ тийм ээ. Гэхдээ одоо тэр чинь хамгийн гол нь энэ миний хүүхэд шүү гэж өхөөрдөж өөрийгөө баясгаж одоо тухайн тийм ээ. Өөрийгөө баясгаж инээхээсээ өмнө тэр чинь одоо хүн шүү дээ. Тийм шүү дээ тий. Тэр хүнийг хүндэлж одоо тэр яриаг анхааралтай сонсож тэгээд одоо адилхан харааны төвшнгөөс өөрийнх нь илэрхийлэхийг хүссэн зүйлийг тайвнаар илэрхийлүүлэх хэрэгтэй. Дээрээс нь би аль болох инээдээ маш их барьдаг. Туяад гэж хэлээд инээдийг бас их бариулдаг. Яг бол тэр босон асуудал тэр хүний хувьд маш их одоо тийм албан ёсны эсвэл одоо юу гэдэг манайхаар нөгөө одоо гадаад би Монгол үг сериосны гэж ярьдаг шүү. Тийм. Тэр хүний одоо маш сериосны асуудал байсан байхгүй. Гэтэл би урдаас нь тэгж дооглоод инээрээ гэдэж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ бид нэр гаргачаад байдаг алдаа тий. Ер нь нөгөө жоох хүүхд дээрээ хөөртөөд. Тэгэхээр би намайг тэр хүнтэй ярьж байхад манай ихэр хажууд маань инех тохиолдол байдаг. Заримдаа бүр инээдээ байж байгаа байдаг. Тэгээд би бол өөрөө хувьдаа аргатай. Тэр аргаараа инээдээ барина. Тэгээ нөгөө хүний асуудалт яг адилхан одоо албан ёсны байдлаар. Нэг тийм инээдээ манайдгүйгээр тэр зөвлөгөө өгөөд тэгээ явуулна шүү дээ. Тэгээд аль болох одоо юу гэдэг тэгжээс тэр хүүхдүүд маань би энд байхдаа л одоо юу гэдэг хамгийн хичээлээ өөрийгөө илэрхийлж чадах юм байна да гэдэг тэр мэдрэмжийг л өгөхийг хичээж байна. Одоо бусдын би зааж үзсэн. Тийм үнийг хэлэхэд чи ингэж тийнийг хийгээс одоо горооч гэсэн зарим хүмүүсүүд би заадаг. Гэхдээ тэд нар ер нь их явахгүй байгааг би анзаардаг. Тийм одоо үр дүнд өгөхгүй байгааг би анзаардаг. Тэгвэл багаагаар тэр нь маш их цаг хугацаа надаас бүр их төсвөр шаардж байгаа. Тэр мэдрэмжийг л төрүүлэх. За тэгээд дээрэс нь хүүхдүүдтэйгээ байх та.
Тэрийг бол туяагаас сурч байгаа. Тэр нөгөө нэг хийцгүүрээд ирэх юм бол аль болох одоо юу гэдэг дараа нь үр дүнтэй байх тус ямар нэгэн тийм юунууд хийх хэрэгтэй юм шиг. Ажил хийх хэрэгтэй юм шиг. Түүнээс зурагт үзээд бол явахгүй байна. Зүгээр гадаа алхаад бас явахгүй байна. Тэр болгонд ямар нэгэн сэдв байх хэрэгтэй, зорилт байх хэрэгтэй, зорилго байх хэрэгтэй. Тэрийг хамгийн гол нь хүүхдүүд нь сайн ойлгосон байх хэрэгтэй. Тэгээд манай хоёр охин дээр одоо гараад байгаа нэг асуудал юу вэ гэхээр зурагт үзэх, ном унших хоёрын зурагт үзэх илүү тавьж байгаа. Энэ хандлагыг бид хоёр өөрчлөхийг хичээж байгаа. Хэрвээ тэр хүүхдэд ойлгуулахгүйгээр ном уншихын дээр гэж заагаад хэрэггүй юм байна гэдгийг би ойлгосон. Өмнө нь би тэгдэг байсан. Тэгээд тэр бол биш байгаа. Би тэрийг яаж тайлбарлаад хэрэггүй. Ягаад гэвэл би бол ойлгоцсон. Тэр хүн бол ойлгоогүй юм гэдгийг би өөрөө ойлгоогүй байхгүй. Тэгээд тэр хүнд ойлгуулна гэдэг л хамгийн чухал. Тэгэхээр тэрийг ойлгуулахын тулд ямар нэгэн хүч ашиглахгүйгээр одоо тэр амьдралд нь тохиолдож байгаа тэр нэг одоо акшн моментуудыг тааруулж, тийм ээ? Одоо баримттай гаргасан үг шүү дээ. Мэдрүүлэх. Тэгээд тэр хүн тэрийг ухаарах. Тэрэнд л цагаа зарцуулах хэрэгтэй байна би. Яг үнийг хэлэхэд одоо би бол баг би одоо юу гэдэг 3 охинтой байж байгаад манай ихнэр 4-р жирэмслэхэд би тэрийг хүү байгаасаа ч юм уу гэж би хүлээж байгаагүй. Хүүтэй болсон ч гэж бас бодож ирсэнгүй. Надад бол ялгаа байхгүй. Ягаад гэвэл энэ бүх амнаас би ч гэсэн өөрөө танах гэсэн зүүнний үзүүр дээр тогтсон будаа шүү дээ. Тийш дээ. Маш их том аз завшаа. Тэр нь бол хүүсийн ялгаа байдгүй. Тэгэхээр би одоо тухайн хүмүүст ялангуяа одоо энэ байгаа нийгэм юм. Одоо энэ нэг гэж хэлээд байгаа миний жоохон дурамжих юм юу гэхээр аль болох жоохон энэ бид нар хаана байна чинь гэдгийг ойлгохгүй байгаа. Би хаана байна гэдгийг хоттой холбож ойлгодог гэдэг. Би хаана байна гэдэг маань энэ нэг дэлхий дээр амьдраад байгаа шүү дээ. Бид нар чинь байгаль шүү дээ. Биднээс аль талаад нийгмийн тал руугаа хит их хэвийгээд тэр байгалийн талынхаа мэдлэг мэдрэмжүүдийг багасгаад байгаад жоохон харамсдаг учраас одоо энэ нийгэмд тийм ээ тэр хүүсийн харилцаанаас одоо хүүсийн тэр нэг өөр одоо охинтой би ингэж харьцсан эсвэл хүү би ингэж байх ёстой маань гэдгээс илүүтэйгээр тэр бол хүн байхгүй. Тэр хүмүүстэй бол би ингэж л харилцааг их хэмэлдэг. Тэгээ би тэр манай багыг би хүүхэн гэж мэддэг үедээ хүү байсан. Би хүүтэй болсон. Тэгээд би яг үнэ хэлгээд одоо хүүхдүүдийн тал дээр гэсэн тийм тусгайлан мэдэрч байгаа юм. Одоохондоо над багал. Одоо хүн жаахан байгаа болохоор тий. Магадгүй тийм ээ. Тэгээ би бол ерөнхийдөө хүүхдүүдийнхээ хувьд би тэгжил байхыг эрхэмлж байгаа. Тийм юм бол ойлгуулах хэрэгтэй байна. Тэр өөрсдөө мэдэрч юм бол тэрэндээ илүү их итгэл үнэмшилтэйгээр хандах юм байна гэдгийг л ойлгож байна. Тэр талаас нь жоохон байхыг хичээдэг дээ. Тийм. Мэдээж нөгөө томрох тусмаа яхаа хүүсийн тийм хэрэгцээнээс эхлүүлэл өөр л ахалтай хэрэгтэй эмэгтэй хүүхдгээр тий. Одоо юу. Тийм ээ. Яг одоо тэрэнд бол санаа зовж байгаа. Юу вэ гэхээр одоо ч нөгөө нэг одоо тэрний шилжилтийн насан дээр эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн ялгаа мэдээж гарч ирнэ. Тэгээл одоо нас нь одоо томрох тусам яах бол гэдэгт бол санаа зовдог тий. Гэтэ санаа зовдоо гол нь биш. Санаа зовлоо гэж өөр дүн хөрөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Би тэрийг яаж одоо шийдвэрлэх вэ гэдэгтээ санаа зовх нь илүү дээр юм шүү. Ер нь бол гоё хандлага байна л да. Хүн эрэгтэй ч эмэгтэй ч хүний хүн талаас нь харж ойлгож харилцах ч юм уу тий. Чухал. Тэгээд гэр бүл тас яг тийдээ охтууд ингээ аавтаа сайн юм шиг хэрнээ ээжтэй илүү хань болдсон юм шиг надад санагдсан байхгүй юу. Яг манай хоёр охин ч одоо 5-9 тийм хоёр охин баггүй. Тэгээд одоо ингээ аавтаа юм айлээд ингээд аавтаа ингээд сайн ч гэсэн яг ингээд одоо юу гэдэг гарах орох ээжтэй туслах болохоор айгүй эмэгтэй л хүүсний хүмүүс болохоор нэг баг болчихж байгаа байхгүй юу. Одоо ээжээ хоёр нь гарах байсан ч гэсэн одоо манай хөвчүүтэй нэгэн сармасны бодог авчирч өгөөд л нэг нь оброча зээлээд ч гэдэг юм. Одоо нэг тийм арай нэг тийм групп үүсчтэй байлээ. Тэгээдсэн манай том охин хөөрхий аав эрэгтэй одоо юу гэдэг хань одоо тийм хань байхгүй ухааны нэг удаа яриад түүний бүр инээд хүрээд тэгээд яалтчгүй нэг хүүхэд том болохоорс тийм юм гардыг байна да. Тэгээд бас нэг юм 3 хүүтэй ч юм уу 4 хүүтэй айл бас тийм байдаг штэ. Тэгээд ээж нь ингээд бэлэг авах байсан ч гэсэн яах байсан ч гэсэн ингээд хүүнэр чинь бас одоо яа гэм бас огтуучиг зөвлөж ойрхон байдгүй юм уу яа гэм те. Тэгэхээр хүүсийн тийм юм гардыг байна гэж би сүүлийн үед айгүйх бас бодох болсон л та. Тэгээд бодуулаас
охтуудын хүмүүжил ээж нь илүү өөрөгч гүйцэтгэдэг ч юм болов те ээжийг ингээ улам дуурайгаа даавтагаа татна ч гэсэн ээжийнхээ үлгэр жишээг илүү авч байгаа байхгүй юу. Тэгэхээр олон юмнуудаар тэр жишээ нэлэрдэг л дээ. Би бол ганцаарх юмнууд шүү байна. Одоо жишээ нь юу вэ? Манай хоёр охин нүрээ будах асуудал гарна шүү дээ. Мэдээж надаас хүрч ирээд тусламж гуйлаа. Миний мэдээд туслах нүүр бодохын үед юу байх вүлээ? Гэтэл ээж дээр очиод асуухад ээжийн хариулт ямар байх вүлээ? Гэдгээс өгсүүлэхэд одоо юу гэдэг тэр хүссэн зүйлд нь хэр их тусалж чадчихна гэдгээр хүүхэд бас ойлгомжтой тийм ээ. Хандна. Зүгээр би саяны өөрөө ч нэрсэн ярианаас бол танаа том охин тийм ээ. Тэр аав нь санаа зовсон. Санаа зовсон. Би тэрэнд бол маш их сайхан санагдаж надад их сайхан санагч. Тэр яадаг вэ нөгөө бид нар нэг тэр үгийг монголоор бас ч нэг тийм зүг очилж чадахгүй байгаа. Тэр нэг англи үг гэдэг чинь empathy. Empathy гэдэг тэр бусдын төлөө санаа зовох. Одоо бусдад бусдыг халамжлах гэдэг утгаар бас оруулдаг үг. Тийм тэгээд одоо юу гэдэг тэнд тийм хүн үлдчихлээ гэдгийг мэдэрч ийн гэдэг чинь маш зөв арга шин. Яг бол тиймэрхүү зүйлүүдийг ямар нэгэн онлайн төвчний мэдлэгүүд өгч чаддаг. Тэрийг одоо амьдралаас энэ нөгөө хайр гэдэг зүйлээс ч үгүй юм эсвэл энэ урлагаас ч үгүй юм уу тийм олж авдаг. Тэгээд олон ч тийм ухаантангууд хэлсэн байдаг шүү дээ. Одоо чинь би бүх онлайн төвчний мэдлгүүдийг механикжуулж, роботжуулж, автоматжуулж болох мөртлөө одоо тэр нөгөө нэг спортын болон урлагийн юмыг болол автоматжуулж тэгж чаддаггүй. Тэр бол одоо хүн төрөлхтөн гэдэг энэ зүйлийн одоо маш том онцлогоо гэдэг. Тийм болохоор би маш баяртай. Ана том охин. Тэр бол хүнд байх хэвээр хамгийн том зан чанар тэрийг хэлж алдах байх хэвээр. Тэрийг л хүнд тэгж байнга бат суулгаж авах хэвээр. Тэрийг бид нэр хайрлаж халамжилж авах хэвээр. Тэр л одоо эцэг ихийн үндсэн хийж явах хэвээр ажлуудын нэг нь мөн гэж би байнгын мэдчихэд үшэлтэй. Би мэдчихгүй байсан. Сахнаас мэддэг болсон. Анзаарч хэлж байгаа хүүхдүүдэд тийм байхыг. Бархахаа дахиад нэг асуултаа энийг өөр танаас зорж байгаа асуумаар санагдлаа. Нөгөө талаар ингэдэгсээ бид нар одоо жишээлбэл хүүхдээ бид нар хайранд өсгөх ёстой. Хайрлах ёстой. Энэ бол мэдээж хэрэг тийм ээ. Хайрлах ёстой, хайраар өсгөх ёстой. Гэхдээ хаяа бид нар хэтрүүлээд байна уу гэд бас бодох үе гардаг. Гэхдээ ер нь хайр хэтрэнч гэж байна. Гэхдээ ер нь эрхлүүлэх хүүхдийг ер нь яаж эрхлүүлэх ёстой гэдэг юм бол ер нь эрхлүүлэх тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ? Эрхлүүлнэ гэж одоо юу гэдэг хайр гэх юм. Яг үнэ. Одоо ингэдэг байхгүй юу? Одоо жишээлбэл би одоо ч нөхдөр манай ээж намайг маш их хайрладаг. Тэгээ би тэрийг өөрөө хүүхдтэй болсны дараа тэр хайрын хэмжээ гэдгийг мэдэрч эхэлж байгаа. Яг үнэ хэлэхэд бол би тэр хайрын хэмжээ хязгаар байна тухай. Бүр байдгаа юу гэдэг тиймний тухай ойлголтчгүй тэрийг мэддэгчгүй байсан. Одоо юу гэдэг хөвчлэн залуу хүмүүс бол хайр гэж ярангууд хөвчлэн дурлал хайрын тухай ярьдаг тийм ээ. За арай нэг жоохон ахаад ирэнгүүт одоо юу гэдэг эцэг эхийн хайр, их орны хайрны тухай ярьдаг тийм ээ. Тэр чинь өшөө өргөн гэдгийг хүн нас нэмэх тусмаа ойлгодог болохоос тэр болгонд нэг тийм сайн ойлголттой байдаг. Зүгээр одоо бид нар тэр нөгөө эцэг эхийн хүүхдэд хайрлах хайрын тухай ярих юм бол би эрхлүүлдэг шүү. Эхнэрээсээ илүү их эрхлүүлдэг учраас эхнэртэйгээ дараа нь муудалцаад манай хүүхдүүд ягаад бид хоёрын муудалцсныг ойлгохгүйгээр өдөн тормолцоод өнгөрөх асуудал зөндөө олон байдаг. Тэгээд дээрээс нь тэр эрхлүүлэх асуудал манай гэрийн санхүүд хүртэл нөлөөлөд ирэхээр тийм ээ. Зөрчлүүд гарна. Гэхдээ би бол тэрэн дээр өөртөө хязгаар тавьж хазаарлах боддоггүй. Тэр нь юу гэсэн үг вэ? Би хүүхдүүдтэй хэрэгтэй юм авч өгдөг болохоос би энийг авъя гэхэд нь авч өгдөг. Тэр хэрэгтэй гэж бодсон зүйл нь заримдаа ондог, заримдаа ондгүй. Нэг өөр нэг хандлага байх хэрэгтэй. Тэрний юу гэдэг вэ гэхээр хэрэгтэй гэдэг чинь тийм ээ. Чиний л хувьд чи хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Энийг өөр талаас нь ямар талаас нь харж үзэх хэрэгтэй гэхээр чи өөрийнхөө хүсэж байгаа юмыг хүүхдэрээ хийлгэх гээд юм хөдөлж авч өгөөд байна уу да. Тийм ээ. Гэх мэтчлэнгийн юмнууд гарч ирдэг л дээ. Тэгээд би бол хүүхдийнхаа би энийг амаараа гэхэд нь тэг гэж би ер нь бол хөвчлэн юм авч өгдөг. Гадуур явахад. За эрхлүүлнэ гэдэг дээр ер нь бол одоо байгаагаа шууд ярихад бол би хүүхдээ
зүгээр ахт нь алим миний хүн ажиргээд өмсдөггүй. Яг үнэ. Аха. Яагаад гэвэл хүүхэд ямар нэгэн шалтгаангүй юм болонгууд маш их гайхдаг. Тэндээс өөрөө сигнал сурж авдаг гэж би боддог байхгүй. Тэгэхээр хүүхдийг урамшуулгатаа ч гэсэн тийм ээ. Юун дээр байсан? Яг ямар зүйл дээр одоо амжилт гаргасан, ямар зүйл дээр сайн байсан, тийм ээ. Тэр зүйл дээр магтах хэрэгтэй. Дээрээс нь бид нар халамж тавьж явахдаа дандаа нэг тийм хянсан маягийн доо халамж тавьдаг байхгүй. Хоолой идсэн үү? Дулаан хувцсан уу? Өнөөдөр сайн байсан үстэй. Нэг тийм хянаад ч байгаа юм шиг. Тийм асуултнууд тавихлаар хүүхдүүд дараа нь ядардаг. Энэ одоо яах вэ? Хүүхдэд тэрнээс одоо асуулт тавих хэлбэр гэсэн үг. Тэрийг бол бид нөр өөрсдөө бүгдээ мэдж байгаа. Хүүхдүүд бол ерөөсөө мэдэхгүй шүү дээ. Хүүхдүүд зөвхөн сэтгэлдлээр л хандна шүү дээ. Тийм ээ. Миний гаргасан хандлагаас гарсан сэтгэлдлээр хандна. Тэгэхээр би одоо юу гэдэг ямар нэгэн болцолгүй юм хийхийг ер нь бага л хийдэг. Тэгтээ энэ болгоны эсрэг бас дахиад нэг өөр юм байдаг. Хайр өөрөө ямар ч болцол байдгүй шүү дээ. Ер нь аль ч хайр. Тийм. Тэгэхээр тэрийг бас надад өөрт маань ойлгуулах юмнууд бас байна л да. Тэгэл ерөнхийдөө бол би тийм аль болоход гугайл авч явах нь ачаа хүнсээд байна гэдэг чинь бас нэг жоохон. Яг нөгөө түрүүний миний ярьсан нөгөө нэг тэр хүн чинь бол одоо бүх юм дээр ингээд чин сэтгэлээс хандаа явж штэ. Би наана нэг өхөрдөл тоглоом шоглоомор бүх юмд нь хандаад байвал бас нөгөө хүн чи юу гэж бодох лээ. Тэр чинь яг бол хүн штэ. Тэр чинь хөгжиж яваа хүн байхгүй. Яг энэ дээр надад бүр илүү ойрхон тасаад байна. Яадаг вэ гэхээр яг түрүүний таны ярьсан хайр гэдэг зүйлийг би яг хүүхдээсээ илүүх мэдэрч ирсэн. Ингээд хүүхдээ төрөөл тэрний дараа энийг энэ зүйлийг хайр гэдэг юм байна штэ. Энэ мэдрэмжийг хайр гэдэг юм байна штэ гэдэг зүйлийг мэдэрч ирсэн байхгүй юу? Тэгээд одоо ч гэсэндээ яг тэр мэдрэмж минь яг хിവэрээ. Тэгээд таны саяны хамгийн том шүүмжлэл хийсэн зүгээр хатан би барьж аваад өмсчдэг. Тэгэл барьж аваад тэрвэрдэг. Тэр нь яадаг вэ гэнгүүт нөгөө талаар би одоо таныг явж хахад одоо өөрийгөө илүү шүүмжилж байна л да. Яадаг вэ гэхээр одоо яг өөрийнхөө зүгээр их хүний тэр нөгөө инстинкт гэдэг юм. Өөрийнхөө сэтгэлийг тайвшруулахын тулд гэдэг юм өөрийнхөө сэтгэл цаатай байлгахын тулд тэр хүнийг ингээд тэрвэрч аваад байна гэдэг. Тэгээд би зүгээр ингээд энэ их ингээд өөрийн минь хувьд хайр гэж бодоод байгаа зүйл маань одоо буцаагаад нөгөө хүүхдийг минь нөгөө хүмүүсийн ярьдаг буруу эрхлэлт гэдэг рүү түлхэх үедээ ч гэдэг юм уу. Энэ дээр би нэлээ их санаад авч байгаа. Очроо танаас бас лавлаад асууя гэж бодсон. Тэр зүг байсан. Чиний асуулт зүг байсан. Яг би тэрнээ тэгж ханддаг. Гэхдээ манай хүүхдүүд угаасаа царайнаасаа нөгөө ганцаардаад хүссэн юмдаа хүрч чадахгүй сэтгэл нь юм ганцаардсан байдлаар над дээр хүрээд ирнэ шүү дээ. Тэгэхдээ би шалтгааныг асуух шаардлагагүй зүгээр тэрвэрх хэрэгтэй. Би үнсэх хэрэгтэй. Би хамт байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Би чиний ард чамааг би хамгаалж чамааг би одоо юу гэдэг мэдхгүй зүйлд чинь туслахаар би бэлэн байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгжээж хүүхэд маань нөгөө ингээд ганцаардаад нэг л хийцгүүрээ сонирн болоод тийм ээ. Явсныхаа дараа тэр үнсэлтээс маань өөртөө ихтэй болж байгаа. Ингэжээс нөгөө хайр гэдэг юм а зүгээр ойлгох юм бол гэж би одоохондоо ойлгоод тэгээ тиймэрхүү маягаар л хийхийг хичээж. Тэгээ заримдаа тэрийг мэдэж ойлгоод тийм заримдаа тэрийг мэдэж ойлгохгүй тэгээ анзаарахгүй. Чи яах гэдэг нааш ямар юм аяж ирсэн таашаа байж. Тийшээ. Айгуу зөв хандлага байна л да. Манай эцэг эхчүүд нь бас тийм штэ. Монголд бас хүүхдээ тэгэл барьж аваад өмсөөл юу юугүй те. Эрхлүүлэл тийм нэг биш штэ. Ялангуяа яг манай ээж бас яг тийм байхгүй юу. Гэтэ бол одоо юу гэдэг хизээч ямар ч асуудал тохиолдсон ээж дээрээ ороод тэрийг ярихад ямар ч асуудал авахгүй. Яг хүлээж авдаг, байгаар нь шүүмжлэхгүй хүлээж авдаг. Тэгээд тэр хамгийн ойрхон жишээнээсээ ч суралцдаггүй явд юм байна хүн ер нь тий. Бид ойлгож хажуудлаад юм байна тий. Бүх юм хажуудлаад юм. За ер нь бол подкаст маань бүр цаг гэсэн чинь цаг 20 минут болоод хэдүүлээ яриандаа галаад нэлээ цагаа явуулсан байна. Тэгээд оюунад маань өөр асуулт байгаа юу? За одоо өөрийнхөө бэлдээж ирсэн өөрийнхөө хувьд асууя гэж бодож байсан. Бараг асуултууд асуучлаа. Тэгээд дээрээс нь борхох маань тэгсэндээ маш дэлгэрэнгүй сайхан тайлбарлаж өглөө.
Баярлалаа. Надад бол айгүй гоё яриа болсон гэж бодогдчихэ. За тэгээд танд харин бид нарын асуугаагүй ч юм уу хэлмээр санагддаг зүйл байгаа болов? Хэлмээр санагддаг гэвэл би тэр одоо 4 жилийн өмнө уншиж ирсэн. Тэгтээ сүүлийн үед энэ Facebook хуудасуудаар тэрийг шийдлээд ч гэдэм үү хүмүүс их постлоод хийсэн. Тэр нэг Япон залуугийн гэртээ ханддаг хандлага одоо гэртээ гэр бүлийнхаа уур амьсгал ханддаг хандлага би их нэртэй тусалдгүй гэдэг гарч ихтэй. Магадгүй та нар уншсан. Тийм. Би их нэртэй тусалдгүй, хобби хоол хийхэд тусалдгүй, юм угаахт тусалдгүй. Би өөрөө юм угаадаг, би өөрөө хоолоо хийдэг, би өөрөө гэрээ зэвлдэг. Яагаад гэвэл тэр адилхан миний гэр би өлсгөөрөө хоолоо хийж идэнэ. Хийсэн хоолоо гэр бүлийнхэнтэйгээ хувааж идэнэ. Би гэрээ зэвлэн гэрийнхэнтэй адилхан хайраад өгөөж тийм ээ. 5 тухыг хангана тийм ээ. Би адилхан хүүхдүүдэд харна яагаад гэвэл би адилхан аав тийм ээ. Тэр надад их сайхан санагддаг. Тэгээд би одоо ялангуяа манай Монголд бол аав ээж нь хоёулаа ажиллаа хийгээл гадаа явал орой хүүхдүүдэд цэцэрлэгээс нь айлж чадхаараа аваад гэртээ арай л ирдэг шүү дээ. Эцэг их аав ээж эрэгтэй эмэгтэй бүгд адилхан тийм хандлагаар хандаасай. Түүнээс биш одоо эрэгтэй нь би сайн чадахгүй юм чинь сайн чаддгаар нь ихнэрээрээ хийл гэж үт юм уу те. Эсвэл одоо ихнэр маань гэртээ байсан чинь ихнэр хийчихнэ би гадуур явлаа штэ гэдэг ч үт юм уу те. Гэдэг байдлаар битгий хандаасай л гэж өсөх үт юм. Устгаас. Тийм. Би бүгдэнд нь хэлдэг. Би бол ихнэртэй тусалдаг. Би энэ гэр бүл амьдардаг, би энэ гэр бүлийн гишүүн. Тэгээд би гэр бүлийнхаа гишүүдээс асуугаад надтай адилхан самлтай байвал хоолоо идээд гэрээ цэвэрлээд шаардлагатай үднэ гэсэн үг. Гэрээ цэвэрлээд тэгээд гарч ороод тэгээд байдаг. Би бус хүмүүсээ бас тийм адилхан байгаасаа, тийм нийгмийн хандлагатай байгаасаа. Одоо юу гэдэг гэр бүлдээ тийм хандлагатай байгаасаа гэж хүсмээр байдаг. Маш их баярлалаа. Тэр нь өшөө дахиад өөр хандлагатай. Ягаад гэвэл өмнө нь бол бид нар чинь одоо тэр нийгэм ийм болж хөгжихөөс өмнө арай ондоо байлаа шүү дээ. Ер нь гадуур яваад тэр нөгөө хүнд хүчээр ажиллаа хийдэг одоо бяр чадлаараа арай багтаагаараа эмэгтэй гэрийнхээ ажлыг хийдэг ойр зуртаа байдаг ч үгүй юм тийм ээ. Одоо тэр нөгөө физиологийн биологийнхаа чадвараас хамаардаг байсан бол нийгэм бид нар энэ нийгмийн харилцаанд илүү их гүнзгий оролцоод хуулийн хэмжээнд бүх юм харилцаагаараа хэмжигдээд ирэх үед тийм ээ. Тэр бяр чадал гэдэг юм чинь аль болох арай ондоо болоод байгаа. Илүү жоохон ойлгодог байгаасэ. Тэгээд тэрийг амьдралдаа аль болох жоохон тааруулаасай гэж би хэлж байгаа. Түүнээс чаддгүй хүнийг чи заавал одоо энэ гэр бүлд амьдардаг байж хоолоо хийцэх ёстой гэдэг утгаар бас би хэлээгөө. Хүмүүс яа гэвэл одоо ямарваа нэг юм аль өнцгөөс харж ямар шоу байдлаар ойлгож ийн гэдгээс бас хамаарах баг. Аль болох чи гэр бүлтэй нийгмийн харилцаанд орсон хүмүүс бол тийм ээ туслах гэдэг утгаараа биш. Туслахгүй бас байлгүй яг. Эхнэрээ тэр өдөр хоол хийж явах үед би төмсөж чинь айлгаад хөгчхүү гэж туслах үед бас гаргал баг. Тэгэхдээ ерөнхийдөө бол одоо юу гэдэг хоол хийх гэдэг эр хүний хувьд бол их нэртэй тусалж ийн гэсэн агуулга бол биш шүү гэдэг. Хэлмээр та. Яг зөв. Маш гоё зөв хандлага байна бас. Тийм. Ер нь тэгээд эр хүнийг зөвхөн ходоодоор нь гэлтгүү, эмэгтэй хүнийг бас ходоодоор нь барьж болдсон байлээ шүү дээ. Би бол одоо ходоодоор бариулчаад байгаа шүү дээ. Ятраа өсөөхөө санаандгүй ахт ингээд амар гоё хоол хийсэн бахаар хүн бүр ингээд сэтгэлээсээ баярлалтай юм билэ. Бүр ингээд юу гэдэг чи л яг энэ дуртай гэд одоо яг зүгээр л гэрийн хоол штэ яг ингээд дуртай юмнууд хийсэн ингээд байхлаар бүр ингээд өөрөө ирэхгүй ингээд амар баярлаад байдаг байхгүй юу. Тэгээд тэр өөрийнхөө түлхүүрийг ингээд олон нийт зарлчихж байгаа юм. Одоо тэгээ нөхөр чинь жоохон цаг хандахгүй юу. Гүш та манай нөхөр ямар хоол хийдгийг хүмүүс мэдэхгүй юм чи. Би тэгээ бацаагаад эндээ санаа аваад өөр олон нөхрөө бас ихнэрээ баярлуулах юм билүү тийм ээ. Эрэгтэй хүмүүс хоол ихтэй авьяастай айгүй гоё хоол. Үгүй мундаг, ястай мундаг. Манай хүн бас тэр болгон бас галтгоогоор эргэлдээл тэгээд бэдгүй л дээ. Яач ч гэсэн бас ажлынхан зав цаг гээд. Гэхдээ яг өөрийнхөө цаг гаргасан үед бол маш гоё юмтай хоол хийдэг. Би бүр
би ч нөгөө нэг өөрийгөө арай гайгүй хоол хийддэг мэт бодоод хахаас хаяас арай үгүй мүү гэж бодогдоод идэв эргэлзээд тэгээд эрэгтэй хүмүүс авьяастай штэ мундаг. За хэдүүлээ тэгвэл ингээд подкастаа дуусгая да тийм ээ. Олон хүмүүс бидний яриаг сонсоод гоё санаа аваад хэрэгжүүлээд за тэгээд санаа зүрх юм байвал комментээр илэрхийлж олно тий. Тэгээд бүхэл гэр бүл бас ингээл хувьдаа хичээгээл бүгдээрээ л одоо хүүхдээ сайхан хүмүүжүүлээ сайхан амьдрахыг бүх хүмүүс л хүсдэг штэ тий. Тэгэхээр ингээд бархуу ахын маань орсон дугаараас бас олон одоо аауд гой санаа авах, ээжүүд ч хүртэл санаа авахаар юм зөндөө ярьлаа гэж бодож байна. Тэгээд таныг бас ингээд сайхан сэтгэлээсээ сайхан яриа өрнүүлсэнд маш их баярлаа гэж тань хэлмээр байна. За. Маш их баярлалаа. Хийж байгаа ажил уус чинь олон их амжилттай байх болтугай. Тэгээд энэ хийж байгаа зүйл чинь маш их сайн зүйл байна шүү. Би одоо ярьсан жоох өдөө өгснийхөө одоо ч гэсэн тийм ээ. Эхнэрийнхээ манай эхнэрийн дахиад зүг болж таарч байна. Тэгээд тайрын хийж байгаа зүйл их зүг байна шүү. Ямар нэгэн саад дотор ч юм эсвэл ямар нэгэн бэрхшээл тааруул битгий шантарч болоороо энийг үргэлжлүүлж хийгээрэй. Тэгээд та хоёр амжилт хүсье. Маш их баярлалаа. Тийм. Тэгээд маш их зөв сайхан зүйл байна гэж хэлмээр байна да. Тэгээд миний өгсөн ярилцлага бусад хүмүүст одоо ямар шоу байдлаар сонсдог би яг үнийг хэлэх сайн мэдэхгүй байна. Гэтэ авахын аваад гэгээрэй л гэж хүсье да. За маш их баярлалаа. Ингээд бидэнтэй хамт байсан сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Санал хүсэлт болон бусад зүйлээ бидний имэйл хаягаар болон фэйсбүүкээр холбогдсон бичиж болно шүү. Баярлалаа. Баяртай. За баяртай. Баяртай. Living with Kids podcast.